За хүрэлцэн ирсэн хүүхдүүддээ сурагч багштаа тэгээд бусад бүх алумнуудаа баярлалаа. Өнөөдөр нэг Микэ жоохон чангалах арга байна уу цаг залмаа? Жоохон чанга ярина шүү манайх. Ааха. Одоо сонсогдож байна уу? За, сонсогдож байна. За би арай чанга ярина. Ааха. За одоо яг болж байна. За окей. За сайн мэцхан намайг Мөнх Цалман гэдэг. Би одоо Унгар улсад ESG coordinator буюу доктортой хөгжлийн зохицуулагч, стратегийн зохицуулагч хийж байгаа. Тэгээ Унгар улстай бас эдийн засгаар сурсан. За тэгээд би өөрийнхөө жижигхэн career journey харуулж байгаа нэг юм хийсэн байгаа. За тэгээд Унгар улсад би Corvin их сургуульд эдийн засгаар бас applied economics-аар сурсан. Тэгээ applied economics гэдэг нь зүгээр энгийн economics-аар юугаараа өөрөө гэхэд зөвхөн теори үзэхгүй, теоригоос гадна бас нөгөө жинхэнэ дата судалгаа, статистик тэрэн дээрээ илүү анхаардаг. Тийм болохоор applied economics гэдэг нэртэй байгаа. Тэгээд тэрийг 23 онд төгсөөд тэгээд төгсөх жилдээ болохоор би Citibank-т in financial regulatory reporting intern хийсэн. Тэр нь яадаг байсан бэ гэхээр ерөнхийдөө бол нэг Citibank айгүй олон улсуудад баг дэлхийн ингээд хамгийн олон улсад салбартай тийм компани баггүй юу. Тэгээ тийм банк. Тэгээ тийм болохоор тэр улс болгоныхоо одоо нөгөө төв банкт нь ийм тустай regulatory reporting хийх шаардлагатай байдаг. Тэгээд бид нар болохоор ерөнхийдөө бол Европын тэгэнгүүтээ бас зарим ингээд Африкийн улсуудын тэр репортингийг ингээд хийж өгдөг тийм компани байсан. Одоо тэр салбар нь байсан гэсэн үг. Тэгээ тэр багт ажиллаж агаад тэгээ тэндээсээ гараад тэгээ дараа нь төгснөхийн дараа болохоор би ойролцоогоор ингээд 1 жил энэ MOL-гийн одоо ажиллаж байгаа компанид financial business partner-аар ажилласан. Тэгээ энэ нь өмнөх ажилласаа юугаараа ялгаатай байсан бэ гэхээр илүү project management тал руугаа орж ирсэн. Яг л манай компани өөрөө яаж зохицуулагдсан бэ гэхээр одоо манай компанид болж байгаа бүх том үйл ажиллагаанууд дандаа ийм прожектээр явдаг байхгүй юу, matrix structureтай. Тийм болохоор тэр бүх прожектуудын санхүүгийн одоо санхүүгийнхэн талаас, тэгээ бизнесийн талаас бүгднийг ингээд шалгаад, тэгээ тооцоолуудыг зөв байна уу гэдгийг шалгаад, тэгээ дараагийнхаа прожект ингээд үе шатлал руу нь явахтан зөвшөөрөх үгүй юу, энэ санхүүжилтийг өгөх үгүй юу гэдгийг шийддэг тийм багт байсан. Тэгээ дахиад эндээсээ гараад сая 24 оны сүүлээр энэ ESG strategy coordinator гэдэг ажлыг эхлүүлсэн байгаа. За тэгээд би энийг арай илүү одоо хийж байгаа ажлаа бас арай илүү деталийн тайлбарлана. Тэгээ би одоо яг юу хийж байна амьдралаа. What am I doing with my life? Гэх юм бол again ESG strategy coordinator хийж байгаа. Тэгээ тэр нь яг яаж байгаа гэхээр манай компани oil and gas компани буюу газрын тоос петролийн үйлдвэрлэдэг компани баггүй юу. Тэгээд тэр компани маань одоо мэдээж үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн маань маш их хэмжээний хүлэмжийн ялгаруулж байгаа. Тийм болохоор одоо тэр ялгарч байгаа хүлэмжийн яаж багасгах уу? Угаасаа багасгах шаардлагатай мэдээж нэг climate change дээрээс нь Европын холбоо өөрөө тийм хуулиндаа бүр оруулсан. Заавал багасгах шаардлагатай, заавал тийг болгох шаардлагатай 2005 он гэхэд тэгээд тийм болохгүй бол ингээд маш өндөр хэмжээний татвар төлнө. Тэгээд сүүлдээ тэр татвараа ингээд татвар нь 2050 он хүртэл жоохон ихсээр агаад татвараа төлж чадахгүй болоод дампуур нь бараг л нэг бол одоо ийм environmentally friendly тэ net zero компани бол нөгөө бол тэгээ бараг дампуур гэдэг тийм сонголт өгцөө. Тэгээд тийм амар том сонголт одоо тийм амар хүчтэй шахаж байгаа болохоор ингээд заавалчгүй ингээд transition хийх шаардлагатай болсон. Тэгээд манай компани ESG гэдэг нь болохоор environmental social governance буюу зөвхөн environment байгаль орчин талаасаа биш тэр нөө social тэгээ governance яаж манай компани зохицуулагдж байна. Тэгээ тэрийг ингээд board of directors нь хэр хэмжтэй хүмүүс байна. Diversity хэрсэн байна гэд өөр зөндөө олон сэдвүүд дээр ажилладаг ч гэсэн компанийнхаа шинж одоо нэг oil and gas компани болохоор илүү environment талтай тэгээд ялангуяа яаж CO2 emission багасгах вэ гэдэг дээр илүү одоо би илүү тэрэн дээр ажилладаг гэсэн. Тэгээд ажилласаа гадна юу хийдэг вэ гэхээр би их сургуульд байхдаа ISAC гэдэг нэртэй залуучуудын холбоо сурагчдын холбоонд байсан. Тэнд ингээд team leader хийж үзээд, менежер хийж үзээд, жоохон туршлага хөндлөлж агаад тэгээд одоо болохоор Global Shapers гэдэг нэртэй
бас залуучуудын NGO-д ажилладаг. За ажиллана гэж хэлэхэд юу яадаг гэвэл энэ чинь volunteering тэгээ цалингүй гэсэн үг. Тэгээ сайн дураар ажилладаг гэх юм байна. Тэгээд энэ нь ямар учиртай вэ гэхээр одоо тухайн байгаа улсдаа тухайн байгаа хот болгонд нэг хабууд гэдэг аахгүй global shapers-ийн. Тэгээ Будапешт хабд би одоо байгаа Будапештэд амьдарч байгаа болохоор тэгээ тэр хоттой зориулаад ингээд ямар нэгэн хиймээр байгаа төслөө өөрөө ингээд удирдаад тэгээ тэндээ байгаа хоттой байгаа бусад ингээд shaper-үүдтэйгээ холбогдоод хийдэг ер нь team NGO байгаа. Ерөнхийдөө бол тэгээд онцлог нь юу вэ гэхээр дэлхийд даяар энэ хабууд ингээд улс болгонд бараг л бүх улс болгонд 500 хаб ингээд байдаг нийтдээ 500 ингээд city bank гэсэн үг 500 нийслэлт гэх юм уу 500 хотод байгаа гэсэн үг. Тийм болохоор бас globally ингээд тэр чигтээ connected болох боломжтой байдаг. Тэгээд эндээс гадна дахиад цаг үлдэх юм бол тэгээд би жоохон бүжгэнд явах дуртай. Тэгээд жоохон бас юм бичих дуртай байгаа. За that's about me. Тэгээд би компаниас арай жоохон тодруулаа ярьчих гэж бас бодсон. Тэгэх юм бол арай тодорхой болох юм болов гэд. Манай компани болохоор зөвхөн Central Europe буюу одоо Төв Европ, Зүүн Европт байхаас гадна Аз руу тэгээ Африк руу ч гэсэн та нар харж байгаачлан ингээ орж ирдэг. Тийм айгүй олон улсад салбартай. Тэгээд яг headquarter нь буюу яг тийм headquarter нь Будапештэд байгаа. Тэгээд манай компани нь болохоор энэ бүх улсуудынхаа аль нэгээс нь ч юм уу эсвэл заримдаа ингээ бүгднгээс нь ихэнхээс нь ингээд oil and gas-а үйлдвэрлээд тэгэнгүүтээ бүгдэнд нь ингээд тараадаг. Тэгээд үндсэн 3 юм нь юу вэ гэхээр 3 үндсэн пилэртэй манай үйл ажиллагаа нь тэр нь болохоор нэгдүгээрт upstream буюу яг энэ oil and gas-а гаргаад авч байгаа газраас нь газрын дороос нь ч юм уу эсвэл зарим тохиолдолд далайн гүнээс бас гаргаж ирдэг. Нэг бол тэгж байгаа салбар нагаа хэлсэн байгаа. Нөгөөх нь болохоор downstream буюу одоо энэ гаргаж авсан газрын тосоо янз бүрийн бүтээгдэхүүн рүү шилжүүлдэг тэр салбар нагаа. Тэгэхээр тэр шилжүүлж байгаа юм болохоор бүр юм болгон хийдэг. Одоо жишээлбэл одоо баг бүх төрлийн энэ пластик унцрыг болохоор бас газрын тосоор хийдэм байлээ. Тэгэл мэдээж бүх төрлийн бензин, дизель, тэгээд natural gas буюу байгалийн хий Европт маш чухал яагаад гэвэл байгалийн хийгээрээ гэрээ халаадаг болохоор тэднийг бүгднийг хийдэг. Тэгээ яг энэ end product болгож хийж байгаа үйлдвэрлэл нь болохоор downstream. За тэгээ consumer segment буюу retail гэж бас байгаа. Тэр нь яадаг вэ гэхээр мэдээж одоо ингээд хүмүүс рүүгээ эцсийн customer руугаа хүргэж байгаа тийм одоо үйлчлэгээ байгаа. За тэгээд энэ emission reduction гэж миний ярьжсэн. Тэгээ миний яг хийж байгаа specific ажил юу вэ гэхээр та нарын харж байгаачлан ингээд яаж багасах вэ, хэдэн хувиар багасах вэ, одоо энэ emission яаж багасах вэ гэдэг энэ график тэгээ загвар байгааг та нар харж байгаа байх. Тэгээ хэрвээ манай вебсайт руу ороод шалгах юм бол яг 2030 он гэхэд яг яаж багасах юм, ямар прожектээр бид нэр ажиллах юм, тэрэн дээрээ хэр их ингээд мөнгө зарцуулах юм гэдгээ бүгднийг бичсэн байдаг. Тийм болохоор ингээд ерөнхийдөө яг яаж багасах вэ гэдгийг ингээд харж болно гэсэн үг. Тэгээд энийг ингээд Европын холбооноос ч тэр манай аудитч тэр тэгээд одоо утгагүй Унгарийн засгийн газар ч гэсэн ингээд яг дагж ийнө гэдэг ингээд шалгаа явахаар байгаа. Тэгээ ерөнхийдөө бол ийм байна миний зүгээс. За мөнх цалмандаа маш их баярлалаа. За асуулт байна манай оролцогч хүмүүстээс. Чөлөөтэй асууж болно шүү дээ, тий. За энэс цаашаа бас асуулт хариултын цаг байгаа. Одоо дундуур нь хэрвээ асуухыг хүсвэл асууж болно. Энтлийг нэнээс асуусан уу? Хэрвээ асуулт хариултын цагаар бас асуух ингээд нэг явуулсан асуултууд нь байгаа бид нэр тэрийгээр нэгээр нь явна. Тэгээ тэрний дараа ч гэсэн ингээд зүгээр нэгээр нь одоо надаас зөвхөн юм асуумаар байвал хурж ирдэг ч юм уу. Жамкагаас асуумаар байвал жамка дээр очиод бас асуух боломжтой. Бас network-ний цаг байгаа манайхан тий. Тий. Наан асуулт хүлээж авахар тий. За мөнх цалмандаа маш их баярлалаа. За тэгвэл шууд асуулт хариулт байна. За. Мик явуулах уу? За сайн байна. Ингээд өмнө нь энэ компанид энэ CO2-ийн emission бууруулах ямар нэгэн project хэрэгжүүлж байсан уу? Тэднээс үр дүн байгаа юу? Энэ бууруулах project ер нь хэдэн оноос хэрэгжүүлж эхэлсэн бэ?
ерөнхийдөө бол энэ emission багасгах прожектууд бараг л 15 оноос хойш явж байгаа. Тэгээд манай баг яг хэрэгжүүлэн гэхээс илүүтэй одоо энэ түрүүн хэлсэн downstream customer segment тэгээд upstream энэ өөрсдөө тусдаа хэрэгжүүлдэг new sustainable business гэдэг дахиад тусдаа багтаа гэдэг аахгүй юу. Тэгээд манай болохоор нэг тэр хэрэгжүүлэлтийн юм бол хинаа явдаг гэсэн. Тэгээд яг энийг яг юу хэрэгжүүлэх вэ гэдгийг мэдээж тэдний нэг судалгаа хийгээд тэгээ явна гэсэн үг. Одоо жишээ нь ямар прожектууд хийгдэж байгаа вэ гэхээр upstream дээр болохоор бид нэр geothermal буюу нэг газрын доор байгаа одоо нэг юу гэдэг юм болоо. Нэг халуун ус байгаа ч юм уу одоо тэр халуун газрын доор байгаа энергийг нь аваад тэрийгээр нь ингээ natural gas-аар одоо улсаа халаахын оронд тэрийгээр халаа идэг тийм төсөл бас явж байгаа. Нөгөөх нь болохоор downstream ямар төслүүд явж байгаа гэхээр бид нэр ингээд өөрсдийнхөө үйл ажиллагааг ямар ч ингээд emission ялгаруулдаггүй болъё гэдэг зорилготой болохоор цахилгаанаа жишээлбэл яаж хаанаас авах вэ гэнгүүт дандаа тэр ингээд renewable energy source-тай байхгүй юу? Бид нэр зөндөө олон solar plant барьдаг. Тэгээд дээрээс манай яг жинхэнэ яг үйл ажиллагаа явж байгаа тохиолдолд hydrogen айгүй их ашигладаг байхгүй юу? Тэгээ hydrogen яадаг вэ гэхээр одоо яг нэг downstream дээр энэ газраас гаргаж ирсэн бүтээгдэхүүний эцсийн бүтээгдэхүүн болоход ингээд яг тэр болгож байгаа тэр явцсан хамгийн их ашигладаг гэсэн. Тэгээ тэр hydrogen уулан болол бид нар бас natural gas-аас ч юм уу гаргаж авдаг байсан өмнө нь. Тэгээд одоо яаж гаргаж авах гэж байгаа вэ? Гаргаж авч эхэлж байгаа. Яаж гаргаж авч эхэлж байгаа вэ гэхлээр green hydrogen гэдэг нэг юм байдیں۔ Тэр нь яадаг вэ гэхээр ингээд ус ч одоо H2O байгаа шүү дээ. Тэгээд усыг ингээд зүгээр цахилгаанжуулахаар тэр нь ингээд H2 болоо hydrogen болоод нөгөөх нь ингээд зүгээр oxygen болоод ингээд салцдаг. Тэгээд салгаж аваад нэгэсэндээ тэгээд салгаж авч явдаг тийм төсөл бас хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр яаж ийм гэхээр манай ингээд үйл ажиллагаа зүгээр юм CO2 ялгаруулахаас илүүтэйгээр бүр эсрэгээр oxygen ялгаруулдаг болох боломжтой гэсэн. Тэгээд ер нь бол амар олон төслүүд байгаа. Тэрэн дээрээ зориулаад бас нөгөө санхүүгийн талаасаа ерөнхийдөө бол эх 5 жилд бид нэрээ ингээд хөрөнгө оруулалтыг гаргацсан байгаа. Бараг нийт зардлын бараг 40-50% нь green hydrogen ч юм уу эсвэл юм low carbon хийж байгаа emission багасгах төслүүдэд зориулагдсан байна. За баярлалаа. Тийм байна да. За баярлалаа. Өөр асуулт нь ариун дэлгэр асуух гэж байгаа юм уу? За өөр асуулт байхгүй бол дараагийн панелист өрье те. За бэлгүүнийг өрье. За. Бэнэ. За сайн байцгаана уу? Намайг болохоор Бэлгүүн гэдэг 2019 оны Монгол Тэмүүл сургуулийн төгсөгч байгаа. Тэгээд A-level-ийн багшийнхаа шав. За тэгээд өөрийнхөө journey-гаас эхэлчихье. Цомоо үргэлжлүүлээд шеэрлээд дараагийн слайд гаргачих уу? Цомоо гацсан болов? Оо тийм шиг байна. За тэгвэл би шеэрлээд үзье. Замаа гацчих. Харин тэгч. Яна миний хот гацсан да. За юу ч гэсэн шийдлээд үзье. За энэ хилцүүлэг маань анх удаага хийгдэж байгаа төгсөгчд маань за Унгараас, Швейцараас, Австраас энэ холбогдож байгаа болохоор зарим нэгэн техникийн саатал гарч магадгүй шүү. Манай хүүхдүүдийг төвчээртэй хүлээж авах гэж бодож байна. Эхний удаагийнх учраас бид нар ч гэсэндээ бас туршлага олно те. Дараагийн удаа яаж зохион байгуулах юм байна гэд бас. Гүйлэгтэй. Дэлгэцэн харагдаж байгаа юм болов уу? Та хэдэд харагдаж байна гэж байна. Дэлгэц харагдаж байна уу? Жамка. Харагдаж байна. Гоё юм. За харагдаж байна гэж байна. За. Мөн цоглог хүмүүс шүү те. Гоё байна. За 2019 оны төгсөгч тэгээд 2019-с 23 онд болохоор Монголдо санхүү эдийн засгийн их сургууль бизнес
эхлээд би болохоор бизнесээр сурж агаад тэгээд 1 жил сурсны дараа болохоор мэргэжлээ солих ёстой юм байна гэж бодоод санхүү болгоод тэгээ 2023 онд санхүүгээр төгссөн. Санхүү менежмент гэж явдаг. Санхүүгийн мэргэжил болохоор тэгээд ажиллаж байгаа хугацаанд болохоор 4 цаг шиг яг internship яриадсан. Би болохоор MCS Group-т internship хийжсэн. MCS Group болохоор нөгөө нэг scholarship program гэдэг албан ёсоор зарлаад 30 40 50 хүүхэд тэгээд нөгөө 3 4 сарын хугацаатай ингээд цалинтай энд дадлагжуулдаг байхгүй юу. Тэгээд зүгээр энгийн компани дээр очиод 100 эсвэл өвөл очиод дадлага хийснээс болвол тэр хамаагүй нөгөө нэг үр дүнтэй байдаг. Яг тэгвэл тэд нар өөрсдөө бүр яг нөгөө нэг ирээдүйн яг ажилтнаа хайгаад тэгээд бүр багаас нь ингэж нөгөө нэг сургаж авч байгаа бараг тийм хөтөлбөр байхгүй юу. Одоо яг ингээ Монголынхоо юуг ярих юм бол Монгол ер нь бол сүүлийн жилүүдэд ингээд тийм чадварлаг болсон хүчний дутагдал ер нь бол нэлээд өндөр байгаа. Том компаниуд ер нь бол хүний нөөцийн асуудал маш өндөртэй. Тэгээд ингээд нөгөө нэг ажилтнаа хайдаг одоо юу нь болохоор ингээ улам багасаад байна гэсэн үг. Эхлээд нөгөө нэг төгсөнгүүт нь аваад хүмүүсээ шил сонгож аваад авдаг байсан бол одоо бүр доошлоод internship магадгүй тэр удахгүй та нарын одоо ахлах сургууль дээр чи хурж ирээд авдаг болчих магадгүй. За тэгээд recruitment хийх хугацаа бүр тэгээд яг санхүү эдийн засгийн сургуульд сураад яах юм бол яг нэг ер нь бол дажгүй заяа. Тэгээд яг ихэвчлэн онлайн мэдлэг тиймэрхүү зүйлүүд сурж аавна. Би болохоор дундуур нь 22-оос 23 болохоор CFA Research Challenge-д орж исэн. Яг Монголын нөгөө нэг санхүүгийн бүх нөгөө нэг тийм заадаг сургуулиуд хоорондоо өрсөлдөөд тэмцээнд ордог байхгүй юу? Яг компани үнэлгээ хийдэг тэмцээн. Тэгээд энэ тэмцээнд орж явах хугацаанд болохоор би баг сургуульд 4 жил сурснаасаа илүү их юм мэдэж авсан гэж боддог. CFA-ийн талаар юу мэдээлэл өгөх юм бол CFA гэдэг нь Chartered Financial Analyst буюу олон улсад ингээд танигдсан CFA гэдэг зэрэг байгаа. Тэгээд олон улсад болохоор 10 мянган 100 мянган хүн CFA charter holder ингээд CFA level 1 2 3-аа өгөөд charter holder болдог. Тийм юу байгаа. Би болохоор тэгээд ингээд тэмцээнд нь ороод 24 оны 5 сард level 1-ийн нөгөө тэнцсэн байгаа. Тэгээд одоо 25 оны 5 сард дахиад CFA level 2-тоо өгөхгүй бэлдээд явж байгаа. За тэгээд төгснөөсөө хойш болохоор олон газар очиж үзсэн л дээ. Тэгээд хамгийн таалагдсан ажлын байраа сонгоод ажиллаж байгаа гэж хэлж болно. Cerberus Frontier Mongolia гэх компани which is an affiliate of Cerberus Capital Management based in New York is a PE firm. Тэгээд манай компани болохоор 2011 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Яг зөвхөн Монголд офис гэсэн үг. Компани маань болохоор өөрөө 1992 онд байгуулагдсан. За том компани байна. Тэрийг дараад ирээ. За дараагийн слайд гаргачих. За би одоо та нарт яг нэг бизнесээр сурж байгаа ч юм уу яг цаашаа бизнесээр finance-аар илүү major хий гэж бодож байгаа хүмүүс байх юм бол ер нь finance-аар сурах юм бол юу хүлээх вэ гэдэг талаар ярих гэж байна. Тэгээ зүүн талын хоёр зураг бол нийлээд нэг утгатай. Нэг тийм хэллэг байдаг байхгүй санхүүгийн одоо ер нь бол санхүүгийн бүх мэргэжлээр сурж байгаа professional-ууд дэлхийн санхүүгийн зах зээл ингээд Excel дээр тогтдог гэдэг үг байдаг. Тэгээ ер нь бол санхүүгээр сурах юм бол ажиллах юм бол Excel-ийг ер нь бол нөгөө нэг гарын 5 уран шиг мэддэг байх хэвээр өдөр тутамдаа ажилладаг. Би болохоор бас 10 жил байхдаа IT байдаг шүү дээ. IT-гаар AS level хүртэл явж байсан баха. Тэгээд маахан хүүхдгүү болоод болчихж ирсэн. Гэтэ IT энэ төр ингээд нөгөө багасаа үзээд тэр компьютерийн талаар мэдлэг тиймэрхүү зүйлүүдээ ер нь бол багаас нэмэгдүүлээ явж явах юм бол маш хэрэгтэй гэж хэлэх гэж байгаа. За нөгөө талдаа болохоор санхүү гэдэг нь юу вэ гэх юм бол энэ дээр шууд бичсэн байна л да. Зүгээр мөнгийг хэрхэн удирдах вэ, хэрхэн үр ашигтайгаар зарцуулах вэ, удирдах вэ гэсэн утгатай тийм зүйлийн талаар судалдаг, тийм ажил хийдэг хүн болно. За өмнөх хүн маань болохоор цомоо мөхцөлмөн эдийн засгаар мейжор хийсэн байсан. Би болохоор санхүүгээр. Тэгээд эдийн засгтай харьцуулах юм бол санхүү миний бодлоор бол арай илүү down to earth. Тэгээд арай scope нь жижиг гэх юм уу? Эдийн засаг гэх юм бол одоо улс орон олон улсын юм уу? Одоо GDP юм уу гэж явчих шүү дээ. Санхүү болохоор арай жижиг төвшөнд corporate санхүүгийн байгууллага зүгээр компаниудын төвшөнд санхүү хэрхэн удирдах, мөнгөө яаж зарцуулах уу гэдэг зүйлүүдийг хийдэг. За тэгээд би болохоор PE гэдээсэн дөрөв юу
private equity гэсэн үг шүү. Private equity гэдэг нь юу гэдэг компани бэ гэхээр байгууллага байдаг вэ гэхээр private компаниудыг худалдаж аваад тэгээд ер нь бол маш ингээнээр буцаагаад үн хүргээд зардаг тийм ажил хийдэг. За тэгээд дараагийн слайд орчих. За хэрвээ та хэд санхүүгээр межер хийх юм бол эднэр болохоор санхүүгийн ер нь бол хамгийн том нөгөө components нь гэсэн үг. Банк байгаа, investment houses буюу одоо саяны P байна, тэгээ venture capital одоо Shark Tank дээр орж байгаа хүмүүс шүү дээ. Тэр хүмүүсийн ажил чинь одоо investment house гэсэн үг ер нь бол. Тэгээ lenders буюу одоо монголоор бол яг банк санхүүгийн байгууллага ч юм уу, real estate broker-ууд and finance companies, investment банкуд түрүүн цомогийн ажиллаж исэн гэдэг Citibank жишээ нь. За тэгээд insurance companies Монголд болохоор энэ санхүүгийн салбарын маань ингээд нөгөө нэг divide жоохон biased болцсон байдаг. Банк дангаараа ийм олон 6-7 салбар байхад банк дангаараа 90-с дээш хувийг эзэлдэг байхгүй юу. Тэгээ уул нь бол олон улсад нэлээд гайгүй жиг туваарлагдсан байдаг. Тэгээд Монголын санхүүгийн зах зээл ер нь бол хөгжөөд явж байгаа гэж хэлцгээд болно. За тэгээд санхүүгийн мэдээж зөвхөн компаниудаас гадна зүгээр энгийн компаниудад очоод компани болон мэдээж мөнгөтэй болол санхүүтэй. Санхүү байгаа бол тэгээд санхүүч хэрэгтэй. Тэгэхээр ер нь бол ажлын байр энэ төр бол ерөөс ямар ч асуудалгүй. Нэг иймэрхүү. Дараагийн слайд болохоор дараагийн слайд руу. Энэ болохоор манай компани танилцуулга байгаа юм. 1992 онд байгуулагдсан. Тэгээд assets under management нь болохоор 65 billion US. Монголын GDP хэд байдаг мэдэх үү? Монголын GDP болохоор 20 тэрбум доллар байдаг. Тэгээд Cerberus Capital Management гэдэг компани нийт удирддаг хөрөнгө нь болохоор Монголын GDP-гээс одоо 3 дахин өндөр хэмжээтэй дүн байдаг. Тэгээ манайх болохоор Cerberus Frontier гэдэг тэрс Улаанбаатарыг харагдж байгаа манай офис. Cerberus Frontier гэдэг нь frontier маркетуудад зориулсан ихэвчлэн зүүн өмнөд Аз, Африк тэр зах зээлүүдийг харж судалгаа хийж хөрөнгө оруулалтын юугаа хайдаг үйл ажиллагаа явуулдаг байхгүй бид хэд болохоор. За дараагийн слайд гаргач. Энэ болохоор ер нь бол financial analyst especially PE байх юм бол яг юу хийдэг вэ? Ямар core skills шаардах вэ гэдэг талаар. Энэ болохоор би өөрөө бүр бэлдээгүй яг манай компани янз бүрийн газар очиж танилцуулга энэ төр хийхээр ашигладаг гэсэн таахгүй юу. Тэгэхээр ер нь бол яг өөрөөсөө нөгөө нэг хүн авахтаа яг юуг нь хардаг вэ гэдэг нөгөө нэг яг том зургаараа харагдаж байгаа зөвхөн миний үнцэг бас биш шүү. За тэгээд аналист хүн болохоор за яг би яг юу хийдгийг эхнээс нь ярьчих. Ингээ компани бид нар болохоор Монголд хийсэн зүйл нь гэх юм бол 2-3 жижиг компани байгаа. Тэгээд MCS-ийн 2-3-4 компанид хөрөнгө оруулсан. Тэгээд тэрнийгээ өдөр болгон болохоор монитор хийгээ явдаг. Тэгээд санхүүгийн тайланг аваад шинжилгээ хийгээд шийдвэр гаргалтууд нь туслаад дэмжлэг үзүүлээд явдаг. Тэгээд хажуугаар нь болохоор шинэ ингээд төслүүд орж ирдэг. Тэр төслүүдээ судлаад market research за тэгээд financial analysis хийн, financial model дээр тулгуурлаад хөрөнгө оруулалтынхаа өгөөжийг одоо бүх талаас нь тооцсон. Тэгээд тэрэн дээрээ гаргаад цаашаа танилцуулга бэлдээд дээшээгээ танилцуулаад тэгээ шийдвэрээ гаргаад ер нь бол явдаг гэсэн үг. За доор байгаа course гэсэн та хэд өөрсдөө хараад авчихгүй дээ. За дараагийн слайд. За саяны миний ярьдаг ингээд хөрөнгө оруулалтын шинэ төсөл орж ирээ тэрийгэ танилцуулаа явдаг гэсэн нэг дийл гэж байгаа. Дийлийн эргэн тойронд ер нь юу болдог уу, ямар талаас нь оролцдог уу гэдэг скоп байгаа. Нэг дийл гэдэг маш том зүйл. Нэг дийл successful completion болохын тулд ер нь бол дунджаар нэг жил болдог. Тэгээд маш олон талаас нөгөө оролцдог учраас хуулийн талаас нь санхүүгийн талаас нь бид нар яхаа ихний ээлжинд ингээд бүх анализа хийгээд тайлагнаад цааш явлаа гэхэд хажуугаас нь заавал санхүүгийн одоо юу гэдэг EY, PwC энэ төр гэдэг аудитинг компанид орж иж financial DD хийдэг, legal DD ч гэсэн хийдэг legal firm-ууд орж ирнэ. Тэгээ бид нар өөрсдөө болохоор Cerberus гэдэг компани болохоор дотроо жижиг specialized team-үүдтэй байдаг. Зөвхөн нөгөө технологи талдаа
илүү сайн мэддэг, аккаунтинг талдаа мэддэг одоо юу байдیں۔ Тэгээд тэр багууд тусдаа орж ирээд project болгоных нь тэр даваа тал одоо юу байдیں۔ Онцгой чанар дээр нь ингээд орж ажилладаг гэсэн үг. Тэгээд маш том олон хүмүүсийн, олон компани нийлсэн зүйл болж дийл эцсийн дүндээ хаагддаг. Ийм ажиллагаа. Болчлоо. За бэлгүүндээ баярлалаа. Асуулт байна. За асуулт байхгүй юу те? За асуулт хариултын цагаараа үргэлжлэнэ гэж бодоод дараагийн панелистаа орчихоо. Одоо жам мэддэг тийм үү? Сонсогдож байна уу манайхаа? Би харагдаж байна уу? За харагдаж. За жам мэдгийг аварж байна одоо. Яа, сайн байцгаана уу? За миний хувьд болохоор би банк санхүүгийн мэрэгчлэр Ина буюу Солонгосын Ина гэж сургуульд эхний 3 жилээгээд сурж явах хугацаанд Feed гэж ийм Солонгосын их стартап компани санхүүгийнх нэлтс дадлага хийсэн. За тэгээ 4-р курстээ би Швейцарт ирээд ZHV гэж сургуульд data science-аар сурсан. Тэгэд яагаад заавал 4-р курстээ ирж сурсан бэ гэхээр жоохон бодлогын чанараар эндээ төгсөж эндээ ажиллахын тулд ирсэн. Тэгээ тэрнийхэн горонд 1 жил жоох илүү сурсан. Гэхдээ happy байгаа. За тэгээд одоо сургуулаа төгсөөд эндээ Swissquote банкнд data analyst-аар ажиллаж байгаа. За таад Wolf of the Wall Street тийм үү эсвэл American Psycho гэх кино үзсэн үү? Үзсэн хүмүүс нь гараа өргөдөө. Хүнс байна уу? За зөндөө хөлт үзсэн байна шүү дээ. 3 5 6. Та нар ямар амар кино үздэг аа? R-rated. За. Окей. Чи өөрөө үзсэн үү гэж асуусан шүү дээ, тий? Залгаж байгаа. За тэгээд би яг тэдгэр шиг ийм investment banker болно гэсэн мөрөөдөлтэй байсан анх сурч эхлэхдээ. Тэгээд ингээл хахад цацсан мөнгөтэй гоё кул ах болъё гэж бодсон. Тэгээд яг анхад болно гэж бодсон. Тэгээд тэгсэн чинь сураад ивдсэн чинь надаа ерөөсөө орчин нь болон хүмүүс нь ерөөсөө таалагдаагүй. Тэгээд гэхдээ эсэргээрээ надад банкны салбар болон мат статистик нь айгүй сонирхолтой санагдаад тэгээд би за юу ч гэсэн ингээд санхүүгийн салбартаа data analyst, data scientist болъё гэж шийдээд тэгээд 4-р курстээ ингээд мэргэжлээ альбан бусаар өөрөө солиод тэгээд төгссөн гэсэн үг. Тэгээд одоо би яг энэ баруун гар дээрх зураг шиг харагддаг өдөр тутамдаа за одоо ерөөсө банк санхүүгээр сурна гэхээр яг юу сурт юм бэ? Нэгдүгээр банкны үйл ажиллагаа, хоёрдугаар санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа, гуравдугаар эдийн засаг. За санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг манай бэлгүүнээ сая ярьсан. Тэгээд эдийн засгийн үйл ажиллагаа нь манай цомоо ажиллаж байгаа, манай нинжээ их ч одоо сурж байгаа бол илүү дэлгэрэнгүй ярих бах. Тэгэхээр би зөвхөн банкны талаар өнгөцгөн яриад өнгөрье. За банк гэхээр айгүй олон төрлийн банкнууд байдаг. Яг үүндээ 6-7 төрлийн. За би ингээд бүгдөөрөнгөнд дурдъя. Эхнийх нь болохоор commercial bank буюу харилцагчтай энгийн иргэдтэй харьцдаг банк. Одоо хаан банк гэсэн үг. Тэд нэр яаж мөнгө олдог вэ гэхээр одоо тэр ATM гаргаж байгаа, карт гаргаж байгаа, credit card тэгээд та нарын аккаунтыг авч явж байгаа гэдэг ийм service fee авдаг. Тэрнээс ашиг олдог гэсэн үг. За хоёрдугаар банк нь болохоор төв банк буюу central bank. Энэ болохоор яг төртэйгөө айгүй ойрхон ажилдаг. Тэгээд commercial банкнуудыг контрол хийдэг. Тэгээд commercial банкнууд хоорондоо ямар interest rate-ээр буюу хүүгээр хоорондоо мөнгө зээлэх вэ гэдгийг гаргаж өгдөг гэсэн. Тэгэхээр энэ interest rate нь эдийн засагт амар их нөлөө үзүүлдэг. Тийм болохоор айгүй нөлөө бүхий байгуулах гэсэн. За гурав дахь нь болохоор corporate bank буюу энгийн иргэдтэй харьцдаг, зөвхөн компаниудтай харьцдаг, компаниудад зээл олгодог банк байдаг. Тэгээд энэ нь болохоор тэр банкнд компанид олгож байгаа зээлнээс болон ийм financial service fee-нээс мөнгө олдог гэсэн үг. За дөрөвдөх нь миний нөгөө саяны яриад байгаа investment bank буюу тэр Wolf of the Wall Street шиг банкнууд нь болохоор компаниудад IPO гаргахад нь тусалдаг. Public болоход нь тусалдаг гэсэн үг. Тэгээ public болсныхан дараа bond, stock гэдэр гаргахад нь туслаад хоёр өөр компани M&A буюу хоёр өөр компани хоорондоо merger болоход нь бас тусалдаг. Иймэрхүү юмнасаа сервисүүдээсээ commission fee авдаг. Тэгээд ерөнхийдөө айгүй их мөнгө олдог газар. За тэгээд тав дахь нь болохоор миний хамгийн дуртай сонирхолтой банк. Тэр нь болохоор private bank гэж юм байдаг. Энэ болохоор зөвхөн баян хүмүүс зориулсан банк.
яг саяхан тэрбумтнуудад зориулсан. Би тэгээд амьдралдаа анх удаа Швейцарт ирээд яг энэ банкыг амьдаар нь харсан. Тэгээд ингээд тэр банкнууд ингээд гудамжаар байдаг хгүй. Тэгээ яадаг вэ гэхээр ерөөсөө доторх нь юу болж байгааг нь юу ч харагдахгүй ингээд шилэн ингээд blurry доторхыг харж болохгүй. За тэгээд яг логон дээр ингээд бичсэн байдаг. Private bank for wealthy clients. Тэгэхээр яг they will let you know that you're broke. Заяа. Тим банк гэдэг. Тэгээд эдгээр нь болохоор юу гэдэг вэ гэхээр ийм баян хүмүүс ийм хувийн санхүүчиг нь ажилладаг гэсэн үг. Тэр баян хүмүүсийн таксыг төлдөг, таксыг одоо зохицуулж өгдөг, хувийн family estate-ийн care хийж өгдөг. Тэгээд ийм мөнгөний илүү их болгож өгдөг гэсэн үг. За тэгээд хамгийн сүүлийн бас надад бас айгүй сонирхолтой байсан банк нь юу вэ гэхээр Islamic банк гэж яддаг. Тэгээ яагаад вэ гэхээр исламын шашинтай улсуудад бүр шал өөр банкны тогтолцоо байдаг. Яагаад вэ гэхээр исламын шашинд хүнд мөнгө зээлэхдээ тэндээсээ хүү бодож болдоггүй. Хүү бодвол энэ харам буюу айгүй муу зүйл гэсэн үг. Тэгэхээр та нар хүнээс мөнгө зээлэхээр бол исламын шашинтай хүнээс мөнгө зээлээрэй. Тэгээд энэ исламын банкнууд нь яаж ашиг олдог вэ гэхээр ийм энгийн одоо төслүүдэд өөрөөр төслүүдэд хөрөнгө оруулалт хийгээд зүгээр ашиг орлогоо хувааж авдаг гэсэн үг. Ямар нэгэн хүү бодохгүйгээр. Тэгээд айгүй сонирхолтой. Тэгээ бүр шал бидний мэдхээс шал өөр банкны тогтолцоогоор явдаг болохоор. За тэгээд банк гэдэг нь ийм олон төрлийн байд юм байна. Та нар хүссэн газар ажиллаж болно. Тэгээд саяны бэлгүүний хэлсэн шиг ажлыг гэвэл ажиллах газар олон. Гол нь яг хамгийн том газараа яаж ажиллах уу гэдэг нь айгүй амбицаас ч шалтгаалдаг. За тийм байна. За тэгээд банкны салбар data analyst гэж яг би өдөр тутамдаа юу гэдэг вэ гэхээр одоо манай банкн дээр за би танад гоё жишээ хэлж үгүй. Одоо та нар нэгэн лүүгээ одоо хаан банкаар гүйлгээ хийхэд тэр банкны та нам сонсож байна уу? Сонсож байна. Маш сайн сонсож. За банкны гүйлгээ хийхэд утсан дээр ч харагдж байгаа гүйлгээ тэр банкн дээр одоо бидний шал мониторинг хийж байгаа аккаунтн дээр яг зэрэг тэр мэдээлэл апдейт хийх ёстой. Им real time апдейт байх ёстой. Тэгээд та нарын утсан дээрээ хэр удаан клик дарж ийн, хэр олон юм үзэж ийн гэдэг бүх юм чинь recorded болдог. Бүх юм чинь бид нэр харж идэг гэсэн үг. Тэгээд тэр болгонд датанаас ингээд би юу гэдэг вэ гэхээр им database үүсгдэг. Тэр database дээр ATM-ээс ирж байгаа, чиний утаснаас ирж байгаа, банкны салбар дээр ирж байгаа ингээд бүх мэдээллүүдийг яг зэрэг хүлээж авах database бэлдээд им архитекторыг гаргадаг гэсэн үг. Тэгэд хэрвээ энэ дээр mess up хийх юм бол тэгээд тэр чигтээ mess up болдог болохоор айгүй чухал хариуцлагатай ажлын хэсэг нь бол энэ. За тэгээд тэр database-нээсээ гаргаад анализ хийдэг. Одоо жишээ нь над дээр ингээд өөр төрлийн юунууд хилцүүд хурж ирдэг маркетинг, product, operation гэдэг. Тэгээд тэд нэр ямар юм request ирдэг вэ гэхээр одоо ингээд за би 1 сарын хугацаанд ийм маркетингийн кампань хийсэн. Тэгээд чи ингээд энэ кампань яг үр ашигтай байсан эсхийг ингээд надаагээс анализ хийгээд өгөөч гэж тэгдэг. Тэгэхээр тэр тухайн database-нээсээ хэсэгчлэн дата аваад тэрэн дээр анализ хийгээд тэгээд тэрүүнийг тайлан болгоод гаргадаг гэсэн үг. Тэгээд одоо би яг өдөр тутамдаа юу ашигладаг гэхээр ихэвчлэн Python, SQL ашигладаг. Яг data science programming languages ашигладаг. Тэгээд ихэвчлэн тэр анализ хийхдээ machine learning models дээр ажилладаг. Тэгээд тэр нь одоо яг модонд ороод байгаа AI гэсэн үг. Тэгээд data science гэдэг мэргэжил нь цаашлаа гүнзгийрээд явхаараа AI руу ордог. Тэгээд ийм AI engineer эдэр болно гэсэн үг. Тэр research engineer ийм судалгаа эдэр хийдэг болно. If you're a geek or nerd, it's a great major to do. За тэгээд тийм байна. Би тийм их ажил хийдэм байна. За тэгээд та нарт би ихэхдээ айгүй бодон хэлмээр байгаа нэг хоёр юм байгаа. Энэ хоёр QR код байгаа. Та энийг утсан дээрээ уншуулаад тааж. Энд дэр юу байгаа вэ гэхээр эхнийх нь ийм Interactive Brokers-ийн paper trading account нэг QR код байгаа. Энэ яадаг вэ гэхээр би Солонгосын их сургуульд 3 жил сурахтаа сураагүй юмыг зүгээр ийм
аккаунт нээгээд яг жинхэнэ амьдрал дээр яаж трейд хийдэг, яаж яг энэ санхүүгийн маркет ажилтгийг яг practice хийж сурсан юм нь яг энэ paper trading аккаунт. Энэ яадаг вэ гэхээр чи ерөөс ямар ч мөнгө оруулах шаардлагагүйгээр ийм хуурамч мөнгөн аккаунт гэсэн үг. Тэрүүгээр өөрөө хөрөнгө оруулалт хийгээд яаж энэ stock market эдэр ажилтгийг харж болно гэсэн үг. Тэгэхээр ямар ч finance textbook-нээс хамаагүй үр дүнтэй ажил гэсэн үг. Тэгээ хоёр дахь нь болохоор Bloomberg терминалийн QR код байгаа. Тэгээ яг санхүүгийн салбарт ажиллаад ирэнгүүт чи ингээд өдөр болгон амар их мэдээллийг апдейт хийж авах хэрэгтэй байдаг. Тэгээд тэнгууд яг одоо чи манай банкн дээр Bloomberg терминалыг байнга ашигладаг, мэдээлэл авахын тулд, анализ хийхин тулд. Тийм болохоор хэрвээ та нар энэ хоёрыг л сайн мэдчих юм бол ерөөсөө алдахгүй. Бараг их сургуулийн чин ямар семестр энэ хоёрыг гүйцэхэргүй гэсэн. Тэгэхээр та гэртээ очиод оролдоод үзээрэй. Ерөөсөө ямар ч мөнгө алдах эрсдэл байхгүй болохоор. За тийм байна. Надаас асуух асуултууд байна уу? За жам мэдхтэй баярлалаа. Асуулт өгнө хөгтүүд ээ. За Эндрия байна. Та ингээд эхлээд Инха University сурчаад дараа нь Твиттерээр явсан гэсэн шүү дээ. Тэгээд яаж явсан юм бол эсвэл яг зүгээр сургуулаа completely change хийсэн юм болоо эсвэл ингээд exchange programmer явсан юм болоо? Тийм тэгсэн яг exchange programmer явсан. Тэгэд та нарт гэж хэлэхэд одоо ингээд би анх Солонгосын сургуульд явна гэж шийдвэр гаргахдаа 7 хоног уйлжсэн баггүй юу? Ерөөсөө Солонгос үнэхээр явмааргүй байсан юм би. Би гоё юм барууны орн руу явмаар агаад. Тэгсэн чинь яг үнэндээ ерөөсөө одоо бакалаврын сургуульд ямар сургуульд явах гэж байгаагаар чи амьдрал чи ерөөсөө дуустдаггүй юм бэлээ. Тэгээ явсан хон чи юм зөндөө олон боломж байдаг. Сурах солилцоогоор явах зөндөө олон боломж байгаа. Тийм болохоор одоо ямар ч хамаагүй сургуультаа тэтгэлгээ аваад сурдгаараа сураарай. Тэгээд одоо чинь би мэргэжлээ солихдоо яг албан ёсоор мэргэжлээ солих шаардлага байгаагүй. Адтай таарсан. Тэгээд хэрвээ би мэргэжлээ сольсон байсан бол ингээд диплом бичих мичгээд айгүй их асуудал гарахаар байсан. Тэгээд зүгээр Швейцарт ирээд сурах солилцоогоор сурна гэсэн чинь намайг ямар ч хамаагүй мэргэжлээ сураарай гэсэн. Тэгэхээр би за гээд тэгэл data science-аар сурсан. Тийм болохоор айгүй проблемгүйгээр амьдрал явж болдсон байлээ шүү манайхаа. Тийм. Ингээ урсгалаараа явж идэл. Тэгээд finance сурчаа тэгээд data science руу орсон гэсэн шүү дээ. Тэгээд энэ хоёрынх нь яг мэргэжлийн яг хэлвэл танд юу хэлмээр вэ? Яг л би ингээд хоёуланг нь consider хийгээд аль нэг нь сонгох гээд байгаа байхгүй юу? За санхүүгээр явж байгаа бол ингээд яг айгүй юм амбицтай байх хэрэгтэй. Амбицтай тэгээд ийм юу гэх хүнтэй амар сайн харилцдаг байх хэрэгтэй. Тэгэд хэрвээ чи ийм extrovert болвол яг юм зөвхөн санхүүгээрээ яваад байж болно. Тэгэд илүү ингээд зүгээр яг өөртөө ажиллах дуртай, зүгээр ингээд ийм research судалгаа хийх дуртай болвол data science-аар явж болно гэсэн. Тэгэд яг үнийг хэлэхэд заяа. Data science болвол хамаагүй илүү гүнзгийрдэг. Тэгэд одоо ялангуяа AI гарч ирээд айгүй олон банкнууд ингээд хүмүүсээ layoff хийгээд халаад байгаа. Тэгэхээр ингээд одоо би юу ч захив гэхээр ийм AI химэл оюун ухаанаар амархан солигдчихооргүй мэргэжил сонгоорой гэж хэлье. За баярлалаа. Би нэг юм нэмэлтэлчихв. За AI-аар солигдчихооргүй мэргэжил сонгоорой гэж ер нь бол тий одоо том Goldman Sachs ч гэдэм үү Америкийн том банкуд жишээ нь investor report бичихтэй ерөөсөө AI-аар 10 минутын дотор бичүүлж яах гэж байгаа байхгүй юу. Тэгээд янз янзын хөрөнгө оруулалтын нөгөө хөрөнгө оруулалт хийхдээ AI ашиглаад AI чинь өөрөө маш их дата базыг зэрэг нөгөө тэрнээр ажиллаад тэгээд маш хурдан шийдвэр гаргаад нөгөө сургацсан байх юм бол тийм хийж чадж байгаа учраас ер нь бол сүүлийн үед тэгэж амар мундаг ингээд одоо мэдрэмжтэй ч гэдэм үү тийм хөрөнгө оруулагч нар хайх биш AI-а илүү сургах тэгээд нөгөө заавал financial analyst ажиллуулах биш бүр ингээд investor report тийч нь бол financial analyst одоо бид нар бичдэг байхгүй юу тэрийг бол жишээ нь Goldman Sachs сүүлийн үед AI-аар бичүүлдэг болж байгаа тэгэхээр ер нь бол бас тийм тэгээ би ч гэсэн өөрөө бас яг
одоо бакалавраар сурцсан дараагийн магистраа сурахдаа магадгүй IT AI ч юм уу тиймэрхүү талдаа яаж санхүүг хослуулж болохоор байна. Тэр талаар илүү судалж үзье гэж бодож байгаа. Тэгээд одоо та нар бакалавр дээр ч гэсэн тэрийгээ бас бодохгүй яхнаас. Тийм. Бэлгүүнэгийн яг зөв. Тэгээд одоо тэр AI санхүүг хослуулсан ийм мат талдаа илүү гүнзгийрнэ гэвэл бас ийм quant finance гэдэг салбар байгаа. Тэрэн дээр айгүй олон AI моделыг ашигладаг. Тэрүүний бас сонирхоод үзээрэй. За болсноо. За жам мэдхтээ баярлалаа. Дараагийн панелистыг өрөх үү? За манай дараагийн панелист Ганбаатрын. За Сэмэнөө намайг Сүлтэй гэдэг. Тэгээд 2019 оны A-level-ийн бизнес ангийн сурагчсан төгсөгч. За тэгээд өөрийнхөө одоо ингээ карьерийн замлын одоо дуртай. Тэгэхээр 2029 оноос 2021 он хүртэл бид 2029-оос 21 он хүртэл ингээд Монгол физикийн эдийн засгийн чиглэлээр бакалавр ингээд хамгаалсан. Тэгээд хамтарсан оюутан байсан 2-1-2-ыг. Тэгээд энэ болохоор ингээд 2 жил Монголд сураад 2 жил Хятадаас ингээд сурдаг хөтөлбөрийн оюутан байсан. Тэгээ нөгөө Хятад ингээд 2 жил очоод нөгөө олон улсын худалдаа эдийн засаг гэсэн чиглэлээр ингээд сурах тийм хөтөлбөр байгаад байгаа. Тэгээд эхний ээлжинд бол ихэд 2 жил авчихгүй ингээд бакалаврын ингээд монголын хөтөлбөрийг хэлж дуусгах хэрэгтэй. Тэгээд дараа нь ингээд Хятад хэлний одоо ижисгээ оноо ингээд өгөөд тэгээд тэр оноогоо авсны дараа ингээд Хятад сургуультай ингээд суралцах ингээд эрэхтэй болдог болсон. Би тэгээд ижисгийн 4 оноо аваад тэгээд гол болцтой ингээд хангалттай 2021 оноос эхэлж нөгөө Дайлан Политехник сургуульд яг онлайнаар сурсан байгаад байгаа. Ерөөсөө явж амжаагүй нөгөө ковид гээд тэгээд ковид тарсан. Тэгэл хөтөлбөр бол тэгэл Хятад хэлээр ингээд үзнэ. Тэгээд Хятад хэлээр үзэхдээ ингээд 23 онд ингээд төгсөхдөө бас ижисгэд 5 оноотой байх хэрэгтэй гэдэг тэр шаардлагыг хангаад диплом бас Хятадаар бичсэн байх шаардлагатай гэсэн шаардлагатай байсан. Тэр шаардлагаа биелүүлээд тэгээд төгссөн. Тэгээд тэр шаардлагаа тэгээд биелүүлснийхаа дараа ингээд одоо Монголоос ингээд дипломоос авдаг гэсэн. Монголоос диплом авна. Уус тийм гэрээтэй. Тэгээд 2023 онд санхүү эдийн засгийн сургуулийн Дайлан Политехник сургуулиас ингээд одоо 2 цогц дипломтой ингээд төгссөн байгаа. Тэгээд 23 онд болохоор яг 2 сар ингээд нэг газарт ингээд одоо интерн маягаар ингээд ажилласан гэсэн тэр газар юу нь бас таалагдаагүй, юу нь бас айгүй тийм харш газар байсан. Тэгээд нэг хэдэн сар тэгээд за нэг магистраа нэг гадагшаа ингээд scholarship-ээр ингээд сурч идэ гэсэн нэг төлөвлөгөөтэй хэдэн сар ингээд хөөцөлдсөний дараа ингээд за болохгүй юм байна ингээд тэгээд одоо тууштай юм ингээд нийгмээс ингээд ажилласан жилийн ингээд тооцоо тэгээд ажиллая та гэж IT компанид 2024 оны хавраас ингээд эхлээд одоо хүртэл ингээд ажиллаж байгаа. Компанийнхаа талаар жоохон танилцуулах уу? Компанийнхаа талаар танилцуулах. IT компани болохоор юу оюутлогоо компани гэдэг ханганы хэлбэлтэй ингээд компани байгаа. Тэгээ оюутлогоос ингээд тендер маягаар ингээд за эдгээр бараануудыг эдгээр тон төхөөрөмж ингээд авъя гэсэн тийм хүсэл ирдэг. Тэр хүсэлтэн дээр ажиллаад тэгээ нөгөө олон улсын source ч юм уу, дотоодын source ч юм уу, олон ингээд их сурвалжаас ингээд үнийн санал аваад тэн дээр ингээд тээврийн үн, гайлан татвар, өөр бусад өөр юу гэдэг нь зарлуудаа бүгд шингээгээд тэрнээс 10% нөт бодоод эцсийн үнэ ингээд ойлгоод санал болгодог. Тэр ойлгоод болохоор яг бас өөр бусад компаниудаас оролцдог болохоор бас ингээд шалрахын тулд өсөлтөөнтэй байдаг болохоор боломжийн үнэтэй газараар ингээд явах ингээд шаардлагатай байгаа. Энэ болохоор яг би одоо яаж амьдарч байгаа одоо юу нэ одоо ажлынхаас гадуур яг иймэрхүү зүйл зүйн хийдэг байгаа. За тэгээд юу нэ олон улсын худал би бол яг эдийн засаг гэсэн хөтөлбөрөөрөө ингээд мэргэжлэр бол юу нэ ажиллааг байна. Олон улсын худалдаа тал руу илүү ажилласан. Тэгээд олон улсын худалдаа гэдэг нь бол яг жирийн яг нэршлэл нь одоо яг гол тайлбар нь гэвэл хоёр улсын хоорондох одоо тэр барааны мэдээлэл бол барааны одоо мэдээлэл солилцох эсвэл баримт гарах гэх мэтийн одоо ажлыг хариуцдаг. Ер нь эдийн засагтай юу сашгүй уялдаатай нэг төрлийн ажил байгаад байгаа. Тэгээд ер нь л одоо компанийнхаа одоо үйл ажиллагаагаа одоо энэ дээр цөлөө нэлээд өндөр
За нэлээд дэлгэрэнгүй ингээд тайлбарлая гэвэл ингэж эхэлнэ. Эхлээд нөгөө оюутлаас ингэж тендер зарлана. Тендер зарлангуудаа тэрийг ингээд одоо Excel-ээр ингэж бодолтой хийж эхлээд бааныхаа description бас сайн харах хэрэгтэй. Яг ямар төрлийн төхөөрөмж вэ? Тэгвэл тэрний manufacturing яг юу вэ? Manufacturing бас сайн харах хэрэгтэй. Manufacturing харангуудаа тэр нь ингээд одоо яг manufacturer руу ингээд mail бичнэ. Юуны өмнө mail шээ тэрнээс ингээд хариу авна. Тэгээд хариу аваад тэр нь ингээд үнийн сал өгвөл тэр үнийн санал дээр бодно. Үнийн сал өгөх боломжгүй гэвэл одоо distributor ч юм уу, одоо өөрсдөл газрууд ч юм уу. Яг тэр тухайн бараа ингээд одоо түгээдэг газруудтай холбогдоод бас үнийн санал ингээд авдаг зарчимтай байгаад байгаа. Тэгэхээр ер нь бол бус улсуудтай яг ингээд яг source гэдэг газрууд нь гэвэл яг одоо Америк байна, Австрали байна, Чайна байна. Тэгээд Өмнөд Африк гэж болно. Тэгээд Америкийн ер нь улсууд нэлээдээ тэгээд Европт тэр чигээрээ ер нь source хийдэг. Тэрнээс нь бол үнийн санал асуудаг байгаад байгаа. За яг энэ ажлыг хийхэд юу шаардлагатай вэ гэвэл за мэдээж тооны машин шаардлагатай. Тэрийг ингээд яаж бодох вэ гэсэн нэг тодорхой хэмжээний мэдлэгтэй байх хэрэгтэй. Тэгээ нөгөө бизнес одоо HSS AS level дээр үздэг нөгөө нэлээд нэр томьёод орж ирнэ. Тэр шивэл одоо lead time одоо тухайн ингээд газартаа ингээд одоо оюутлахад ингээд за одоо тэр агуулгад нь ирэх гэж өөдрөлөлт нь ингээд дуусгаад яг өөдрөлөлтөөс агуулгах хүртэл ирэх одоо хэрэг одоо хугацаатай байгаа юм бэ? Тэрийг ингээд сайн бодож үзээд lead time-а зөөх хэрэгтэй. Яс markup гэж байгаа. Яг тухайн бүтээгдэхүүнийг өөрсдөө ингээд худалдаж аваад одоо нийлүүлэн гэсэн утгаар болохоор яг markup бас ингээд нэмэлтээр яг нөтийн байдлаар бодоод бас ашиг гайгүй байх үүднээс юм боддог байгаа. Тэгээд бас нэг юм шаардлагатай юм гэвэл мэдээж англи хэлтэй байх хэрэгтэй. Тэгээд одоо мэйлээ админ сайн унших хэрэгтэй. Тэгвэл мэйлээс айгүй буруу ойлгочоод тэгвэл тэргээс нь тодруулахгүй байх юм бол айгүй араас нь айгүй асуудал их үүсдэг. Тэгээд бас тухайн бараандаа ингээд үнийн сал өгсөн ч гэсэн ингээд дараа нэгэд одоо тээврийн зардал дээр илүү нэмэлт зардал гарах ч юм уу. Тэгээ нэмэлт зардлыг гарсны дараа ингээд тухайн нэг захиалга ингээд алдагдлаа байх үүдэлтэй байдаг болохоор айгүй сонос хэмжтэй байдал маш шаардлагатай. Тэгээд бас барааны бас мэдлэгтэй болох хэрэгтэй. Тэгвэл энэ бараа одоо ямар мэдлэгтэй одоо юугаар ялгаатай тухайн бараанд бас парт дугаар гэж бусдаас нь ялгах ингээд тодорхой хэмжээний өөр ингээд дугаарууд байдаг. Тэгээд энэ парт дугаар нэг ийм парт дугаар нь ийм бараа юм байна. Тухайн бараа нь ингээд тоног төхөөрөмжийг илүүтэйг нийлүүлдэг болохоор ямар төрлийн техник үзүүлэлтийг бас сайн харах хэрэгтэй. Техник үзүүлэлтүүд одоо нөгөө одоо pressure тэгээ нөгөө физиктэй гадаг үзүүлэлтүүд юу нэлэх гардаг. Жишээлбэл ингээд насос дээр ч юм уу, одоо хавхлаг дээр ч юм уу, яг тийм үзүүлэлт гадаг тэрийг бас сайн хараад тэрийг бас тэрээс үүдэлийг зөв бараан дээр бас үнэн сал өгөх хэрэгтэй байдаг. За тэгээд дагаад англи хэлтгүй ингээд хэтгэлтэй бол тэгээд хятадаас ингээд sourcing хажуулна. Хятад компаниудтай холбогдсонгуудаа за танаас ингээд үнэн сал авъя гэд үнэн сал авч болдог. За тэгээд үнэн сал авсан ягаад дараа ч одоо үе шатна гэвэл одоо тээвэрлэлтэй бодно. Тээвэрлэлтэй бодохын тулд эхлээд тээвэр зурчтай ярилцдаг. Яг тээвэр зурчтай ярилцсан гэдэг нь яг тээвэр зурчны одоо компани байдаг. Жишээлбэл одоо Airbridge ч юм уу айгу Монгол тээвэр зурч айгу олон компани байдаг. Яг компанитай ярилцсангуудаа за та нар одоо энэ газраас энэ бараа одоо хэрхэн ямар үнээр ингээд авах вэ гэсэн үнийн салыг бас илгээдэг. Тэгээд үнийн сал илгээснийхаа ингээд илгээснийхаа дараа тэр компаниас за манайх ингээд одоо энэ газраас ингээд пикап хийж аваад тэгээд нэг ишээ ингээд агаар юм уу эсвэл газар тээвэрлүүлдэг ийм төрлийн үнэтэй болно гэсэн үдлэр бас ингээд тээвэр ингээд үнийн санал ингээд ирдэг байгаа. Тэгээд зарим хэдэн компаниуд ингээд тээвэр зурчдаг тухайн улсын тээвэр зурчтаас ингээд хүрэхээр local shipping cost тэгээд өөр бас нэмэлт ингээд тээврийн татвар гээд бас авах гэдэг болохоор пикап хийж аваад тээвэр зурчтай холбогдсоноор ингээд одоо илүү нэмэлт зардлаас ингээд сэргийлдэг нэг тийм уламжлалтай байгаа. Тэгээд энэ дээр яг энэ ажлыг хийж байгаадаас нэг тийм гол асуудалтай юу гаргаж болох вэ гэхээр бас source-оос зөв ингээд олох хэрэгтэй. Тэгвэл тэр худлаа компани байх юм бол тэгээд лойртуулна. Тэгээд ер нь team тохиолоос гардаг юм байна лээ. Тэгээд ажиллах тэгээд айгу scam advisor гэсэн нэг тийм сайт байдаг. Тэр сайтнаас харангуудаа нэг
тухайн суурсгаа ингээд вебсайтыг ингээд чеклээд энэ хэдэн үе ингээд баттай байх боломжтой вэ гэсэн нэг тийм баримжаа үүдэх сайтаас шалгаж ээж тэр тухайн газар руу үнний санал авахыг хэлэх хэрэгтэй. Тэгээд бас энэ дээрээс нэг гол юм охирдуулалт үлээсэн ингээд захиалга гарлаа. Захиалга гарсан чинь одоо за тухайн газраас ингээд дискаунт авах хэрэгтэй. Тэгээд дискаунт ингээд үүсчихгүй үйл нэр захиалга ингэж өөрчлөн хэрэг дискаунт ингээд авах юм бол хэмнэлттэй байдаг. Гэтэ дискаунт нь бол тийм өндөр түнтэй дискаунт өгдөггүй нэг 2-оос нэг 5% ойролцоо дискаунт өгдөг. Тэр нь ингээд яг бас ингээд тээврийн зардлын нэмэрлэх үүднээс л авч байгаа нэг тохиолдол. За тэгээд бас гэрээ байгуулдаг байгаа. Энэ ажлын бас нэг гол уялдаа холбоотой нэг зүйл нь. Тэгээд гэрээ байгуулахгүй бол ер нь энэ ажлын хамгийн чухал одоо үүрэн гэвэл одоо ингээд ихтгэлцэл байдаг. Ихтгэлцэл байхгүй бол ерөөсөө энэ ажлын ууршлахгүй. Тэгээд гэрээ байгуулахдаа бол яг ер нь тодорхой хэмжээний мөнгөний дүнгээс дээш бараан дээр бол гэрээ байгуулсан юм шүү дээ. Манай компаниг жишээ авах юм бол нэг 15 саяас дээш бараан дээр бол зааж гэрээ байгуулсан шүү гэж үздэг. Тэгэхээр зарим компани болохоор манай ингээд одоо дотоодын бодлого дээрээс нийцэхгүй байна гэдэг гэрээ ингээд байгуулахгүй тохиолдол их гардаг болохоор тэгээд одоо энэ тохиолдолд заавч ингээд гэрээгүйгээр төлбөр гаргахаас өөр ямар ч аргагүй. За тэгээд нэг тэгээд бас тээвэр дээр бас нэмэлт ингээд юм хэлэхэд яг за тээвэр бол агаар ингээд газар гэж хоёр төрлөөр ингээд тээвэрлэгдэг гэж хэлсэн шүү дээ. Тэр яг агаар нь болохоор 5-аас нэг 10 хоногтоо ирдэг. Яг хурдан хугацааны. Тэгээд газар нь болохоор бараг 60-аас 90 хоног ер нь тэр хавцаа ирдэг. Одоо гэтээ газар гэж яаж тээвэрлдэг вэ гэж бодож байгаа бол яг эхлээд тухайн одоо Европоос бол газраа тээвэрлэдэг шууд ингээд Монгол руу шууд газраа тээвэрлдэг юм билээ. Заавч далаагаар дамжиж тээвэрлдэг. Тэгээд далаагаар дамжаад Хятадаас ч юм уу Хятадаас ингээд одоо Чэнжинаас ингээд Бээжин рүү 90 хүртэл яваад тэр нь ингээд Монголын гайл дээр ирээд цаашаа ингээд Монгол руу дамждаг тийм систем тогтолцоотой байгаад байгаа. За тэгээд юу Датаас нэг юм бас асууж өгч юм бодож байна. Ер нь л багадаа ингээд юм болдог ингээд тийм тоглоомд тоглож байсан уу? Одоо hidden object games гэж юу сонсч байсан уу? Юм болдог тоглоом тоглож байсан уу? Энэ тоглож байсан гэж. Тийм. Яг юм болдог тоглоом бол ер нь яг одоо тухайн бараа ингээд project information-ыг бол аягүй мэдхэд аягүй эхэндээ л аягүй тус болдог. Яг энэ за энэ болохоор одоо хонх ч юм уу бэл мэйл гэх тэрийг бол жоохноос тоглосон бол яг англи хэлээс тодорхой хэмжээгээр англи хэлээс тодорхой хэмжээгээр бас нэг сайжрах том хүчин зүйл болдог байгаа. Тэгээд энэ бас дагаан тэгээд одоо ингэ олон улсын бодлоо ийм ажил хийж байхад бас ийм тус болдог гэж өнөөс хавтаа харж байгаа болохоор энэс hidden object games хийдэг тоглож байсан хүмүүс бол энэ тоглоом бол яг энэ мэргэжил бол юм илүү тохирох байх шүү гэж өнөөс хавтаа харж байгаа. Тэгээд хүмүүсийн зөвлөд гэж байна. Тэгээд бас яг хичээлийн одоо хичээлийн гадарх гэнэ би юу болж байгаа. Одоо ажлынхаа гадуугаар манай төвсөгчд өнөөдөр яг өөрсдөө сургуультай буцаж ирээд сурагч болцсон юм шиг төсөөлөд хөөрөд байгаа шүү дээ. За. Тэгээд ажлынхаа гадуугаар би бол яг бичих дуртай байгаа. Яг бичсэн гэвэл яг 9 дугаар ангиасаа ер нь бичсэн байгаа. Тэгээд энэ болохоор яг ч юм яг олон улсын худлаа гэсэн мэргэжилтэд бас нэг бодлоор айгу ойрхон чим шиг яг угаасаа хоёулаа ингээд social science гэсэн категорид багтдаг болохоор бас энэ төвшлэг юм байг болохоор айгу тийм автолтаантай болохоор энэ мэргэжлээ бас тодорхой хэмжээр хийх боломжтой байгаа гэж юу харж байгаа. Тэгээд одоо ингээд магистраа ингээд одоо яг үнэхээр энэ мэргэжлэр ингээд бас өөр мэргэжлэрээс сурах гэж байвал одоо нэг linguistics ч юм уу жаа social science тал руу яг нэг одоо категорид багтж байгаа тийм мэргэжлэр ингээд дамж ингээд солиул юу зүгээр идэг шүү гэж бас хэлж байна. За сүлдээдээ баярлалаа. Асуух зүйл байна уу гэдэг? За асуух зүйл одоогор байхгүй болов шууд яваад яг асуулт хариултын цаг дээр бас манай панелистууд тустай хариулах байгаа тий. За тэгэхээр дараагийн панелисттэй өрье. За нинж удаарыгаа өрье. Өдрийн минь намаас сонсч байна уу? Сонсогдож байна. За манай 2016 оны төгсөгч байгаа. Тэр нэлийн эртнийх багш нь анх багш болж исэн миний хамгийн анхны ээлээ. Бараг номооч ойлгодоггүй шахуу шинэ багш байхад дөнгөж орж ирж байхад мань таарч исэн ээлээ шамин байгаа. Сайн уу нинжээ? Маш их баярлж байна. Өнөөдрийн энэ үйл ажиллагаанд нэгдэж байгаад их баярлж байгаа шүү. За. Намайг suurсан баярлалаа. За нинжэгээ өрье. За.
Окей. Бүгдээрэнд нь өдрийн мэндийг хүргэе. Тэгээд би Монгол Төмөн сургуулийн 2016 онд төгсөжсэн. Тэр одоо бараг 9 жилийн өмнө төгссөн юм байна. Ийм хурдан өнгөрсөн гэж бодсонгүй. Би сая өөрөө л бараг бодсон. My God, энэ зөвсгөө. Тэгээд anyways намайг Нинж Бадгар гэдэг. Тэгээд би шууд Монгол Төмөн сургуулийн төгсчөөд Монгол санхүү эдийн засгийн сургууль би financial management-ийн ангид нь би 2 жил сурсан. Тэгж байгаа би угаасаа надад гадагшаа явах хүсэл байсан болохоор тэтгэлэг янз янзын болцоогоо хайж агаад Унгар улсын засгийн газрын тэтгэлгээр Будапештийн Corvinus их сургуульд Applied Economics мэргэжлэр би бachelor 18 оноос 21 оны хугацаанд хийж дуусгаад тэгээд дундуур нь бас ковид энтергээд зөндөө олон үйл явдлууд болсон. Гэхдээ ашгүй тэндээ хичээлээ аягүй амжилттай төгсгөж чадсан. Тэгээд яг гол нь энэ дэр бас та хэд анзаарсан бол би одоо finance-аар сурч эхэлчихэд economics-оор шилжсэн байгаа шүү дээ. Тэр шууд сургуульд ороход. Яа би transition хийсэн бэ гэхээр одоо миний нэг цаанаас маань одоо юу гэх нэг I had this feeling гэх юм уу одоо яг finance бол really not for me одоо economics талтай илүү надад одоо enjoyable байсан хичээл хийгээд тэгээ тийм байсан болохоор би яг applied economics гэдэг хөтөлбөрийг сонгоод тэгээд суралцсан байгаа. Тэгээд түрүүн бас өмнөх төгсөгчд маань зөндөө ярьсан байх юм finance economics гэж юу юм тийм болохоор би их тийм дахиж давтаж нэг яриад баймааргүй байна. Тэгээд тэрний дараа 21 онд би сургуулаа төгсчөөд Монголд буцаж ирээд тэгээд Mongolian Mining Corporation Investor Relations Associate би ажилд орсон. Тэгээд Mongolian Mining Corporation гэдэг нь ямар компани вэ гэхээр Хонконгийн хөрөнгөний бирж дээр бүртгэлтэй буюу publicly traded company гэсэн. Тэгэхээр компанийхаа share-ийг publicly зарж байна гэсэн. Тэгэхээр компани яаж publicly хувьцаагаа зардаг вэ гэхээр IPO хийх хэрэгтэй. Тэгээд энэ компани болохоор 2010 онд IPO хийгдээд тэгээд Hong Kong Stock Exchange дээр трейдлэгддэг компани байгаа. Тэгээд гол үйл ажиллагаа нь болохоор нүүрс зарна хэвчээ дуусах. Тэгээд Coke & Co буюу одоо Cox Juice-ийн нүүрс одоо түүхийн нүүрсийг бид нэр олборлоод тэрийгэ баяжуулаад цэвэрлээд нэмэн өртөг шингээгээд одоо хятад улсын customer-тай зардаг гэсэн. Тэгээд эн чинь public company болсон учраас биднэрт investor байгаа гэсэн. Тэгэхээр investor-дэд тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй болно шүү дээ. Окей, та нарын хөрөнгө оруулсан хөрөнгө юу хийж явж байна, яаж юм. Тэгээд тэрийг би хариуцдаг team department-д ажилладаг байсан гэсэн. Тэгээд одоо шинэ миний яг daily ажил маань яг юу болж өрнөдөг байсан бэ гэхээр би өглөө ажиллаар ирээд Bloomberg terminal-аа асан. Bloomberg terminal дээрээс цаг үеийн өдөр тутмын бүх daily news одоо market update юу байдгийг тэр болгоныг би бэлдээд менежменттэй мэдэгдэн. Нэмээд би өөрөө тэрийг уншиж одоо юу болоод байгаа гэж ойлгоно. Тэгээд компани share stock exchange дээр байна гэдэг чинь өдөр болгон хугацаа дэвшлэн доошлон одоо fluctuation гэдэг байна гэсэн. Тэрнээс чинь хамаарат компани market cap одоо тодорхойлогдно. Тэгээ хувьцааны үнд юу нөлөөлдөг вэ гэхээр тухайн компани operation хэр орлоготой байна, lossтой байна уу, улс төрийн ямар одоо нөлөөлөл байна, ямар regulation гарч ийн, ер нь дэлхийн эдийн засаг яаж өөрчлөгдөж ийн гэдэг маш олон макро, микро бүх хүчин зүйлс нэгдээд тэр компани ингээд бүх одоо тэр share price бүх юм нөлөөлөд байгаа байхгүй яа. Тэгэхээр тэр чинь хүмүүс энэ бүх decision-ыг гаргаж байгаа. Тэгэхээр бид нар ингээд маш interconnected одоо ийм одоо ертөнцийн стандарт байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол маш сонирхолтой ажил. Тэгээ би энэ ажил дээр болохоор бас нэмээд хажуугаар нь ESG хийдэг байсан. Тэгээ одоо угаасаа investor юу гэж ярьдаг вэ гэхээр түрүүн бас мөгцөлмөн ярьсан ESG бол та нар хий sustainable байгаа юм бэ. Тэнгүүд одоо энэ чинь Coke & Co нүүрс гэдэг зүйл чинь өөрөө sustainable зүйл юм биш байхгүй юу? Яаж ч утсан тий. Тэгэнгүүт clean energy гэдэг юм ярьж байгаа энэ нөхцөлд бид нар нүүрсний компанид яаж хүмүүсээс хөрөнгө оруулалт татах вэ гэдэг чинь өөр нэг мэдлэм үүсчихэж байгаа байхгүй тий. Тэгэхээр тэр ESG гэдэг зүйлд тааруулаад бид нар одоо бидний өөрсдийн дотоод бодлого маань ингээд одоо тааруулагдаад өөрчлөгдөөд бид нар ингээд юм зохицуултыг хийх хэрэгтэй болж байгаа. Тэгэнгүүт тэрийг бид нар өөрсдөө шууд хийж чадахгүй. Бидний яагаад гэхээр environmental specialists биш. Тэгэхээр тэрийг хариуцдаг тусдаа department манай компани байгаа. Тэгэхээр би тэр одоо компанийхаа environmental department-тай хамтраад за манай компани одоо байгаль орчны бодлого нь юу болж байгаа юм бэ, яаж байгаа юм бэ гэдэг бид нэр өөрсдөө ингээд зохицуулаад хоорондоо дотроо хэлцээд хэлцснийхаа дараа яг компани маань ийм хүлэмжийн ялгаруулад байгаа юм байна. Бидний үйлдвэрлэлээс одоо ийм хэмжээний CO2 ялгарч ийн, ийм хэмжээний одоо юу гэх юм одоо хаягдл гарч ийн, тэ waste гарч ийн гэдгийг бид тогтоогоод тэнгуут нэмээд гадны одоо consultant компаниудтай хамтраад одоо энэ ESG strategy боловсруулж байгаа гэсэн үг байна. Тэгэхээр энэ бол өнөөгийн одоо
одоогийн ер нь одоо энэ financial market энэ ер нь industry wide маш чухал концепт. Тэгэхээр та одоо хичээл дээр чинь бизнесийн ном хэр өөрчлөгдсөн мэдэхгүй байна. Гэхдээ тэр үед л миний санахаар бас яг энэ sustainability гэдэг зүйлийг бол би харж ирсэн санахгүй байна. Бизнесийн IG, ASA лэд үзэж явах. Гэхдээ одоо өөр болсон байх гэж найдаж байна. Одоо бол тэгээд шинжлэгдсэн агуулгаар орсон байгаа. Эжидтэй. Тэгэхээр ингээд цаг уяад байгаа бүх юм өөр болж байна. Тийм тэгээд ийм байна. Тэг ерөнхийдөө бол би яг энэ жил гараа ажиллаад тэгээд угаасаа миний хувийн ambition маань юу байсан бэ гэхээр би угаасаа илүү одоо higher level одоо education авах хүсэл байсан. Тиймээс болохоор би Австрийн University of Vienna руу би мэргэжлэр үргэлжлүүлэн сурыг гээд тэгээд би эдийн засгийн бас мастрынхаа хөтөлбөртөө тэнцээд тэгээд тийш яваад сурж ин 23 оноос эхлээд тэгээд одоо бас яг төгсөх курс дээрээ бол байж байгаа. Тийм тэгээд хамгийн гоё зүйл нь юу вэ гэхээр ингээд би бол ийм 3 өөртөө төрлийн education system мэдэрчээд байгаа байхгүй. Эхнийх нь Монголын, хоёр дахь нь Унгарих, гурав дахь нь Австрих. Тэнгүүд одоо Австри, Унгар хоёр хоорондоо 3 цагийн зайтай л ус машинаар. Тэгтээ хоорондоо маш том ялгаатай байсан. Тэгээ би яг Виенад очоод мастрын хөтөлбөртөө за бас нэг окей хичээл гэсэн байдлаар ингээд орсон боловч маш challenging байсан гэхлээр би одоо яг нийлгээд тийм хэцүү байна гэж бодоагүй. Тэгээд маш их одоо академия талдаа төвлөрсөн, маш их research, тэгээ маш их математик боддог. Тэгээ эдийн засгч гэхээр ер нь бол та бас ер нь algebra сайн боддог байх хэрэгтэй, уламжлалт авч сайн сурах хэрэгтэй, интеграл бүх юм орж ирнэ. Тэгээд одоо миний хичээл дээр боддог математикийн эдийн засгийн бодлогод маань ингээд тоо байхгүй. Ямар ч тоо бодохгүй. Би зүгээр ингээд өсгөн дундал ингээд төрөө явж идэг юм үнэлгээд. Гэхдээ нэг ойлгочиход маш гоё. Бүх юм make sense заяа. Та нар гэхдээ яг тийх хүртлээр бас нэлийн хугацаа шаардна. Та нар өөрсдөө маш их хичээл хийх хэрэгтэй болно. Тэгээ одоо Виенад болохоор угаасаа University of Vienna чинь 1365 онд байгуулагдсан. Маш тийм одоо prestigious oldest university in German speaking world гэж ярьдаг. Тэгээд ер нь бол сургалтын чанар маш сайн. Та нар маш их хичээл зүтгэл гаргах хэрэгтэй болно. Гэхдээ миний анзаарсан зүйл нь юу вэ гэхээр Австри оюутнуудын ер нь өөрсдийнхөө сурах юм маяг бусад одоо жишээ миний Унгарт харснаас бүр шал өөрөөсөн. Австрид бол оюутнууд нэлийн одоо chill, the laid back төрлийн одоо тийм стилээр сурдаг. Гэхдээ харахад ингээд баг сураад байгаа мөг юмэр. Тэгсэн мөртлөө ингээд бүр цаанаа ингээд нэг юм invisible pressure байдаг заяа. Тэр нь гэхдээ ингээд хүн болгоно ингээд хөтгөх хичээлтэй байгаа одоо хичээл хийгээд байгаа юм харагдахгүй мөртлөө бүр ингээд бүр crazy танд бүр маш их хичээл хэрэгтэй ингээд болоод байгаа байхгүй яа гэхээр ингээд бүх тэр ерөнхийн нэг юм criteria system бүх юм ингээд бүр маш high level байдаг. Тэгээд та нар үнэхээр хичээл хий, үнэхээр академиад өөрийгөө fully dedicate хий гэж дараагийн слайдн дээр тавьж байна нэрээ. Бодож ивэл яг Виенад Австри сурах үзэж болно. Тэгээд одоо болохоор одоо энэ дээр харж байгаагаар as a full time master student in economics гэж харагдаж байгаа. Би маш их research хийдэг, маш их research paper уншдаг. Тэгээд econometrics гэдэг бас маш чухал хичээл байгаа. Энэ хичээлээр бол бүх эдийн засгийн энэ үйл явдал одоо жишээ нь хөрөнгө оруулалт хэсгээд unemployment яаж одоо дээшлэхэд очлох гэдгийг чинь econometrics-ийн арга одоо approach ашиглаад бид нар тооцоолол хийдэг. Тэгэхээр миний хийдэг ажил бол тийм гэсэн үг. Тэгээд миний бас өөр нэг фокус юу гэхээр environmental and climate economics. Тэгээд энэ болохоор нөгөө өмнө ярьж ирсэн ESG-тэй холбогдоод явчих байгаа байхгүй юу? Би болохоор одоо яг энэ economics талдаа одоо энэ environmental юм нөлөөллүүд одоо яаж одоо GDP яаж ихсэж чинь, economic growth яаж өөрчлөгдөж чинь, тэгээд одоо машинаас ялгарч байгаа CO2 би хүмүүсийн бүтээмжид яаж нөлөөлж чинь гэх мэтчлэн тийм судалгааг би хийдэг гэсэн үг. Тэгээд investor relations-ыг бол түрүүн ярьсан. Тэгээд ерөнхийдөө бол бас буцаад ярихад investor relations гэдэг зүйлийг ажлыг хийя гэж бодож ивэл чи өөрөө аягүй тийм сайн мэдрэмжтэй байх хэрэгтэй. Emotional intelligence маш чухал. Чи хүмүүстэй байн гарсан. Яг л инвестор ингээд над руу өдөржингөө мэйл бичдэг байхгүй. Okay, what's going on? Тэ ингэсэн танай компани минь announcement гаргасан мэн ягаад ингэж байгаа юу болоод байгаа. Тэ хизээ investor presentation хийх юм, хизээ update өгөх юм, яахаа инээ тэрэг л ингээд бүх юм асуудаг. Тэгэхээр тэр нь бас чи компани төлөөж чи тэр хүмүүстэй яриад байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүмүүст чи юуг одоо ямар зүйлийг яаж хэлэх үү? Тэ одоо шууд чи бүх юмаа ингээд wow хэлж болохгүй шүү дээ. Тэгэхээр тэрийг чи яаж жоохон тэ ингээд найруулгатай нэг юмтай холбож гоё уйлдуулж хэлэхүүг нь нюансыг ч олох хэрэгтэй. Тэгээ энэ дээр би түрүүн та хэд өмнөх ярианаас юу харж ирсэн бэ гэхээр AI ярьсан шүү дээ тий.
Тэгэхээр бүх ажлууд чи ер нь AI replaceable болчих гээд байгаа тал байгаа гэж ярьж байгаа. Гэхдээ яг I also agree with that. Гэхдээ яг миний ажлын туршлага, миний одоо өнөөгийн миний өнцгөөс харахад it's just my opinion шүү. AI-аар бүх юмыг одоо солино гэж ярих нэг бол юм жоохон blind side санагдаад байгаа байхгүй яа. Тэгэхээр human intuition, энэ хүний intelligence гэдэг зүйлийг AI бол одоохондоо арай гүйцэхгүй байх гэж би бодод байгаа байхгүй. Хүний нэг мэдрэмж байна те нэг юм аливаад нэг approach хийгээд. Тэгээ ялангуяа энийг би юун дээрээс анзаарсан бэ гэхээр яг industry-тэй харьцаж байхад ингээд чи нэг жоохон өөр төрлийн нэг юм skill сурах хэрэгтэй байдаг. Тэгэхээр тэр skill-ийг чи яаж сурдаг вэ гэхээр ажлаа маш сайн хэрэгтэй. Тэгээ хүмүүстэй зөв харьцаж сурах хэрэгтэй. Тэгээд менежерүүд захирлуудаас сонсох хэрэгтэй. Тийм. Тэгээд би бас өмнө сая 10 сард би Австрийн Erste Bank гэдэг байдаг том Erste Sparkasse Bank гэдэг тэр банк дээр очиод нэг өдөрлөгт оролцож байхад in real estate одоо valuation хийдэг департаментийн захиралтай ярьжсэн чинь ингээд тэр хүнийг би асуусан. Та ингээд real estate-тэй үнэлэхдээ ер нь тэр хүмүүс чинь одоо нэг real estate-н дээр очиж бас байршлыг шалгаж байгаа. Тэрийгээ яаж ингээд ер нь үнэлгээний тэрийг ер нь ямархуу байдлаар ер нь approach хийдэг ингэнгүүт би эхлээд тэр хүн юу хийсэн бэ гэхээр би эхлээд тэр газар ороод тухайн газрын нэг юм мэдрэмжийг ингээд би авах дуртай байдаг. Надад яг ямар санагдчих юм те. Тэгэхээр тэр хүн бас хүний нэг юм sense, intuition, gut feeling юу байдیں۔ Тэрийг ашиглаад ингээд бас нэг өөрийнхөө decision making process оруулаад байгаа байхгүй. Тийм гих мэтчлэн тиймэрхүү концептууд одоо чадрууд айгүй хэрэг болдог. Тийм тэгээд хажуугаар нь economics гэдэг зүйл чинь өөрөө маш сонирхолтой social science ганцхан топ одоо хүмүүс ингээд бизнестэй адилхан, finance-тэй адилхан нэг зүйл гэж болоод байдаг нөө. Энэ бол тусдаа арай нэг юм өргөн хүрээнд яригддаг. Одоо тийм social science-ийн нэг төрөл баггүй. Тийм. Тэгэхээр та хэд finance, economics ямар ялгаа хийсэн гэж бодож болохгүй. Тэгэхээр тэр яг аль сурах шийдвэрээ бас өөрсдөө сайн судалж ийж, өөрсдөө уншиж, ойлгож ийж гаргуулдаг хэрэгтэй. Тэгээд economics талаасаа ер нь бол одоо төв банк яаж ажилтдаг, болгын хөө, fiscal policy, monetary policy яаж тогтдгийг, тэрийг тогтоохын тулд ямар одоо шалгуудыг одоо харгалж үзэх ёстой юм, macroeconomics гэж үгүй, microeconomics гэж үгүй те. Тэр болгоны одоо юм тусдаа theory зөв онлог байгаа. Тэгээд economics-ийн хамгийн гоё зүйл нь юу гэхээр одоо rational agents гэж зөндөө ярьдаг. Ихэнх одоо theory-нууд одоо хүмүүсийг rational гэж дүгнээд гарсан байдаг theory-нууд гэдэг баггүй. Гэхдээ хүмүүс хийж rational байдаггүй because humans are imperfect. Яг тэр хүмүүс алдаа хийдэг. Тийм болохоор бид нэр тийм 100% rational хүн гэж бол байхгүй. Тийм болохоор энэ шинжлэх ухаан маань өөрөө аягүй сонирхолтой. Тийм байна. Тэгээд ерөнхийдөө хичээлээс гадуур би одоо өөр юу хийдэг вэ гэхээр Венад амьдрахад ер нь бол маш таатай. Амьдрах орчин баг дэлхийн хамгийн livable city нэг юм хоёрт байдаг. Нэгт ч хэрэг байлуу, хоёрт ч зэрэгчлээ. Окей, Вена Цюрих хоёр ингээл нэг дээр дороо ороод яадаг байхгүй. Тэгээд ерөнхийдөө бол амьдрахад маш таатай. Тэгээд би маш гүйдэг болсон. Яг тэгэхээр эргэн тойронд маань хүмүүс гүйгээд байгаа байхгүй. Тэгэхээр би яалтч окей би ч гэсэн гүйе гэдэг ингээд цаанаасаа нэг юм subconsciously би тэр хүмүүсийн нөлөөлөл тавтаад агүй эрүүл амьдралын маягтай 7 хоногт at least нэг удаа гүн байнга тасгал хийн. Тэгээд ер нь бол өөртөө одоо илүү цаг гарна тухайн цаг бүртээ би өөртөө зориулдаг. Өөрийнхөө эрүүл мэндэд одоо ингээд well being дээр зориулж би одоо маш их mindful байх тийм activity-нууд хийдэг. Тэгээд ерөнхийдөө дүгнээд хэлэхэд та нарт ингээд маш их цаг байна. Яг л би өөрийгөө айгу жоохон мэн гэж боддог байхгүй юу? Тийм. Тэгээд би одоо 26-тай энэ жил тэгсэн ч гэсэн би яг үнэлээд өөрөө 20 юм шиг санагддаг. Тэгээд нэг тийм юм хүмүүс айгаад байх хэрэггүй зүгээр body гэж сансан бүх зүйлээ хийх хэрэгтэй. Тэгээд одоо жишээ нь гол хэрэгцээ нь юу гэхээр надад тохирсон одоо миний ингээд нэг юм жижигхэн journey биш тэ энэ болгон та нарт таарна гэсэн үг биш. Хүн болгоных өөр. Тэгээд хүн болгонд өөрөөс гэсэн тайминг байгаа. Тэгэхэд өөрийгөө хүмүүстэй харьцуулж энэ ингээд тахад би ингээд байна. Энэ гадаад явчлаа. Тэр ингэчлээ. Тэр та нарын ерөөсөө ямар ч анхаарах асуудал биш. Хүн гадаад явна уу, дотооддоо байна уу, сарлуу ниснөө, нисгүй байна. Яг үнэхээр none of your business. Тэгээд урдаа яг хийгсэн юм хийх хэрэгтэй. Тэгээд өөрөөсөө аваад жаргалтай. Тэгээд ер нь өөрөөсөө л одоо хамгийн happy байлгах тэр бүх зүйлсийг сонгоорой гэж хэлмээр байна. Яа. За нэмчээдээ баярлалаа. За одоо асуулт хариулж байна. За бүх панелистүүд за хүүхдэд маань сонирхсан зүйлээ асууж болно. Би нэг юм нэмж хэлж болох уу? За тэгээ тэлгүй яах вэ? Инжект ёстой гоё тайлбарлаж өглөө. Би бүр орчлоо. За. Тэгээд инжект хийлдэг яг үнэ тэр нөгөө Швейцар за би Австрийг сайн мэдгүй мэн гэхдээ Швейцарт ирэхэд хүүхдүүдийн ийм
mindset айгүй өөр байсан. Яаж сурдаг нь. Тэгсэн чинь Швейцарт ингэдэм байх. Хичээл заахта одоо ингээд Азийн орнд жишээ Солонгост яаж лекц ордог байсан бэхээр ийм зөвхөн one way communication зөвхөн багш нь хэм ярьдаг. Тэгэл хүүхдүүд note take-ийн хийгээл тэгэл гардаг. Тэгсэн чинь Швейцарт ирсэн чинь амар сонио. Лекц болгон хоёр хуваагддаг. Нэг нь theory тэгээд practical гэж хуваагддаг. Өдөр болгон. Тэгээд тэр practice дээрээ шууд тэр өдөртөө үтсэн юмаа шууд apply хийгээд шууд бодлогуудаа бодоод явдаг. Тэгээд ингээд багш нь одоо профессор нь юм ярьж байхад дандаа асуулт хариулт two way communication явд юм байлээ. Тэгэхээр хүүхдүүд нь одоо жишээ нь Солонгост би ямар хандлагатай байсан гэхээр за нэг багш ингээд нэг цаг юм ярьж дуусныхан дараа тэгээд за би гэртээ очиод ойлгочихно гэж боддог байсан. Тэгээд нэг цаг яалтчгүй тэгэж бүх юмыг нь ойлгоно гэж байхгүй штэ. Ингээд дундуур нь чиний одоо attention чинь өөрчлөгдөн. Тэгсэн чинь яг Швейцарт ирсэн чинь ингээд бүр за дараа нь гэртээ очиж сурцсан даа гэдэг нөхцөл бол байгаагүй. Ингээд шууд асуугаад байгаа хгүй надаас энийг чи ингэсэн бол яах байсан бэ гэд. Тэгэхээр ингээд яалтчгүй ингээд тархиа ингээд ажилуулах ёстой юм байна гэдэг mindsetтэй болсон яг тухайн үедээ. Тийм тэр нь хамгийн том жишээс энүүнийг зүгээр нэмж хэлмээр байсан. Баярлаа. За баярлалаа. За асуулт хариултын цаг. Манайхны хүүхдүүдийн нэг нь мик бариад явах уу? Эсвэл нэг юугаар формоор явуулсан асуултуудаа бас хараад яасан ч бас болно. Сэмэцэн хэрвээ дургацгүй бол та бүхэн жилдээ авдаг дундаж цалингаа хуваалцаач. I signed an NDA. Ажилд орохоор ингээд цалингаа хинч хэлж болохгүй гэдэг юм гэрээг байгуулдаг байхгүй юу? Гэтэ ажлынхандаа ихтэй яг та нарт яг хэлж орж байна. За би одоо Super Junior role байгаа. Айгу нийлх ногоо байгаа ажил дээрээ. Тэгэхээр миний жилдээ авдаг цалин за US доллараар хэлээ. За нэг $70,000 жилдээ. Гэхдээ тэгээд Швейцарын нөгөө юу амьдралын өртөг айгүй өндөр болохоор тэгээ баг юм үлдэхгүй. Монголоор айгүй их сонсогдож байгаа гэхдээ ерөөсөө яг амьдраад ирэхээр ер нь бол юм үлддэг юм бэлээ. Миний хувьд бол тийм ээ. Манайха намайг сонсож байна уу? Нэг сонсож байна. Сонсож шүү. Манайхан бүгдэрийнхээ яриа маш сайн сонсогдож байна. За. Би screen share хийчлээ. Энэ асуултуудыг бас нэг нэгээр нь явж болно. Гэхдээ өмнөх асуултан дээр болохоор тэр цалингийн асуултан дээр би зүгээр тэгээ өөрийнхөө цалин дээрээс Унгарийн цалин ямар гэдгийг яриа авчи. Тэгээ Унгарийн цалин өөрөө нэг Central Europe тэгээ Зүүн Европтойгоо ер нь ойролцоод болохоор тэр хаваа ер нь тэр чигт мэдчихэн гэсэн үг. Монголоос ойролцоогоор 2 дахин л илүү. Тэгэхээр одоо жишээлбэл энд байдаг Унгарт байдаг хамгийн бага цалин нь минимум вэж нь ойролцоогоор монголоор ингээд 3 сая хавцаа гэдэг байхгүй юу. Гэхдээ багш нар нь бас тэрнтэй амар ойрхон цалин авдаг гэж 3 сая 4 сая ч юм авдаг. Монгол төгрөгөөр гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүтээ яг энэ компанид ажиллаж байгаа хүмүүс болохоор 5 саяас эхэлдэг. Тэгээ 5 саяас эхлээд junior position 5 сая биж аваад 1-2 жил ажиллангууд тэгэл 7 сая 8 сая болоо явна. Гэхдээ Монголоос ялгаатай нь юу вэ гэхээр цалингийн ингээ эхэлж байгаа бейс нь өндөр мөртлөө нөгөө нэг өсөж байгаа хувь нь бага гэдэг. Нэгсэндээ ингээл чи ингээ сайн ажиллаж байгаа 1-2 жилийн дараа чамайг сайжруулна гэхэд тийм хурдан хүнийг ингээд зэрэг дэвшүүлдэг байхгүй юу? Энд ингээд гоо чи айгүй удаан ажиллаж ийж үнхээр мэрэгжлийн болж ийж дэвшингээд жишээлбэл манай компани дээр ингээд чиний ингээ лайф cycleтэй хизээ яаж ингээ дэвших боломжтой вэ гэж харуулж хахад 10 жил ажиллаж байж менежер болж болно гэж харуулсан байхгүй юу. Тэгэл тэр хооронд чинь ингээл junior-аас senior болно, senior-аас team юм болно, ийм юм болно гэж явсаар агаал coordinator болно, supervisor болно гэж явсаар агаад арай гэж менежер болдог.
хэдэн хүн менеж хийж байгаа, 4-5 хүн л менеж хийж байгаа. Тэгээ монголоор болохоор бараг ингээл 1-2 жил ажиллаад за 1-2 жил биш юм аа гэхэд 90 бол нэг амар 10 жил ажиллах шаардлагагүй болчих позишнд айгүй удаж очдог. Нэгдүгээр хоёрдугаарт тэгж явах хоорондоо 2 жил тутамд ерөнхийдөө ойролцоогоор хүмүүс мэргэжил ингээд дэвшдэг гэж үзэхэд тэр ингээд дэвшиж байгаа хооронд нэмж байгаа цалин бас ингээд нэг 5-аас 8% хувь бид гэх юм уу сайндаа бол 10%. Тэгэхээр айгүй бага хувиар нэмэгддэг гэсэн. Тэгээд дээрэс нь цалин чи одоо жишээл 100 сая байсан ч гэсэн нэг татвар нь Монголоос хамаагүй өндөр. Тэгээд тэг гадаадд амьдрахад бас нэг анхаарах хэрэгтэй юм нь юу гэхээр зүгээр income tax-а хараад хүмүүс бага юм байна гэдэг ч юм уу бодчих болохгүй. Яагаад гэвэл Унгарт income tax нь 15% мөртлөө нөгөө нэг нийгмийн татгалзал нь 18.5 байхгүй юу. Тэгээд ингээд бусад жижигэн таксууд нэмэгддэг. Тэгэл яг ингээд ажиллаад эхлэнгүүд амар хүн гасагдангууд нь гахаад яагаад ингэж байгаа ингээд асуунгууд энэ чинь бүр яг ийм гээд ингээд зүгээр л 10% хасагддаг ч юм уу зүгээр л 20% хасагддаг шиг тийм амархан юм байдаггүй. Ийм ус болгон тустаа чи яг ямар учиртай эдэн жил ажилласан ямар хүний гэдгээс чи шалтгаалаад өөр мөнгө одоо жишээлбэл би Унгарт гадаад хүн болохоор арай их бас татварт асуулдаг ч юм уу. Тийм тустаа хуулиуд байдсан билээ. Тэгээд ингээ хасаад явчихаа. Тэгээд дээрээс нь гадаадд амьдрахаар чи түрээсээ өөрөө төлн энтергээ бодоод үцхээр тэгээд ирэн бусад бүх юмний зардал Монголоос өндөр байгаа штэ гэдгээ бас нөгөө Жамкагийн хэлсэн шиг цалин өндөр байсан ч гэсэн тэрийгэ дагаад нөгөө living cost бүх юм нь өндөр болохоор яг нөгөө гар дээр авж байгаа мөнгө нь айгүй бага болдог. Тийм болохоор яг тэр тал дээрээ бол нэг амар Монголыг болохооргүй гэх юм уу ялгаагүй гэдэг баг. Тэгээ ялгаатай болсон баг л Америк л хатаа Америк ч юм уу солонгос. Тийм байна. Солонгос худлаа. Тийм үнэхээр мөнгө хий гэж бодож байгаа бол яг нөгөө нэг судалгаа хийгээд тэгээд яг зардлаа тооцоод үзэх хэрэгтэй. Ингээд зүгээр л цалингаа бодоод очих биш. Би нэг тэгж үтсэн байхгүй юу ингээд за энэ одоо яг дундад цалин ийм мэрэгчлэр энэ цалин энэ улсад тэгээ энэ хотод Нью-Йоркт ч юм уу иймэрд байд юм байна. Тэнгүүд Нью-Йоркт чиний төлөх татвар чинь хэд байх юм? Татвараа маш сайн хаах хэрэгтэй. Татваргүй гэж гарч ирсэн мөртлөө татвартай болж таардаг city tax ч юм уу янз бүрийн гарч ирж таардаг. Татвар нь хэр байх юм гэдгээ тооцоод рент нь хэр байх юм гэдгийг тооцоод хэр их ингээ хоолнд хүмүүс мөнгө зарцуулдаг гэдгийг тооцоод тэгээ хасаад үзэнгүүд би Нью-Йоркт ингээ тооцоод үзсэн чинь минийх ингээд 1 жил 2 жил амьдрахад би ингээд өрөнд орж тусаад гарч ирсэн байхгүй юу? Улаатай хасагтай гарч ирээд. Тийм болохоор тэгэл бусад улсуудад бас тооцсон чинь хоорондоо нэг амар ялгаатай бас байгаагүй. Тийм болохоор тэрийг бас бодолцож үзэх хэрэгтэй юм билээ шүү. За баярлалаа. За энэ сурагчдаас маа урьдчилж асуултууд авсан байгаа тий? За энэ асуултан дээр одоо ярилцах уу? Эсвэл хүүхдүүд маань ахаад асуух зүйл байна уу? За тийм сайнад асуулт байна гэж. Тэгэхээр голынх нь яг нэр нь марсч уурлаарай та. Нөгөө 3 жил солонгос сурчаад 1 жил data science-аар зурсан гэсэн шүү дээ. Жамкаас сууж байна. Data science яг computer science хэр их анхаард юм бол яг economic computer science 50-50 явд юм бол эсвэл аль нэг нэр илүү анхаарал заад юм болов. За би голынх нь юм шиг байна. За асуултын зөв ойлгосон хэсгийг шалгая. Яг finance хичээлүүд computer science яг 50-50%-аар ордгоо гэж асууж байна уу тий? Тийм. За тэгэхээр би Солонгос 3 жил сурахдаа яг цэвэр банк санхүүгээр сурсан. Тэгэхээр одоо жишээ нь миний computer science бол маш бага байсан. Мат бол их байсан. Тэгээд data science-аар сурахад ингээд зүгээр 100% computer science байсан гэсэн үг. Окей. Тэгсэн байна. За хаад өөр асуулттай хөхтэй нэ. За байхгүй юм шиг байна. Одоо тэгвэл нөө урьдчилж бэлтгэсэн асуултуудаа асуугаа явчихъя тий. За хамгийн ихний асуулт. Та өөрийгөө сурагч байхдаа ийм ажил мэргэжилтэй болно гэж төсөөлж байсан үү гэдэг асуулт байна. За панелистуудын манууд хинж хариулж болно тий. За та нар бас хэнийг бас ахаад хэрвээ хоцорчих юм бол хариулуулмаар байна. Асууж болно нэмж тий. За сүлдээ хариулах ч юм уу тий. Үгүй юу? За. Би хариулах гэдэг үү да. In the position you are right now just тэгэхээр
За одоо 19 онд төгссөн гэхээр одоогоос 6 жилийн өмнө 6 жилийн дараа би ийм байна гэж бодож байсан гэвэл за басгүй. Ер нь та нар одоо ч гэсэн бүгдээрээ л яг гадагшаа явна, барууны сургуулиудад сурна, тэгээд ингэн магадгүй магистр шууд дахиад хөгжлөөрөө сурна ч юм уу гэж бодож л байгаа л та. Би ч гэсэн яг тэгж бодож байсан. Тэгээд гадагшаагаа яваад сураад тэгээд Монголдоо эхлээд ажиллахгүй 2-3 жил ажиллаад ч юм уу тэгээд тэнцэнэ үргэлжлүүлж ажиллаад магадгүй сурна гэж бодож байсан. Тэгээд ер нь бол completely different. Гэтэ яг not bad. Одоо харахад бол ер нь бол яг Монголдоо ингээд бакалавр хийгээд одоо ингээд ажиллаад 2-3 жилийн туршлага хуримтлуулад especially for my case in Америкийн төвтэй ийм компанид ажиллаад туршлага хуримтлуулаад юмыг мэддэг болоод тэгээд цаашаага магистр сурах юм бол тэндээсээ нөгөө нэг сурах юм ч гэсэн өөр, хүлээж авах хүмүүс нь хүлээж авах хэмжээ нь өөр. Тэр том сургуульд очоод гадны одоо өчнөө мундаг компанид ажиллаж исэн тэр хүмүүстэй нэг төвшин сэтгэж чаддаг болчоод энэ бол магистрт сурах хэрэгтэй гэж боддог. Тэгээд яг Монголд бакалавр хийчихэд ингээ гадагшаагаа яваад сурахад бол нэх буруудахгүй гэж бол бодож байгаа. Гэтэ яг та нарын үед байснаас бол төсөөллөөс бол өөр байгаа. За бэлгүндээ баярлалаа. За өөр хариулах панелист байна. Би нэг хэлцгүү. За тэгээ. Тэгээд энэ дээр гол нь юу хэлмээр байгаа вэ гэхээр ингээд өөртөө одоо шин би бол яг өөрийнхөө хүссэн замаараа өөрийгөө явж байгаа гэж боддог байхгүй юу? Тэгээд яг ингээд одоо өөрийнхөө байгаа байдлыг өмнөхтэйгээр харьцуулаад харангууд хүн ингээд угаасаа өөрийгөө зөв байлгаад вижнаа ингээд хүнд чинь нэг юм яг тодорхой биш ч гэсэн ерөнхий вижн байгаа. Тэр вижнаа нэг тавьсан байхад ингээд цаанаасаа ингээд юм болоод идэг ингээд цаанаасаа тийм opportunity-г олж харах мэдтэй болсон байдаг гэх юм аа. Тэгэхээр нэг тэгэж ингээл одоо яах вэ? Их үү гэд нэг тэгж нэрвтэй генетрээ байгаад байх юм ерөөсөө хэрэг яа гэвэл та нар бүгд ингээд high school байгаа айгу жоохон байгаа. Яг нэг айгу жоохон байгаа. Та нарт бүр маш их цаг байгаа. Бүр ингээд бүр endless opportunities байгаа. Тэгээд тийм болохоор их тийм юмыг нэг юм ерөөдөө би дараагийн асуултыг нь хараад хар ингээд regret choosing this major in it гэж хэлсэн байхгүй. There is no such thing as regret as long as you are on your own path. Тэгэхээр хүн өөрийнхөө вижнийг нэгэн тавьсан байгаа тохиол тэрнээс уусаа гаждаггүй. Тэгээд тэр чинь үнэхээр чиний зөв path ч юм байна. Гэхдээ тэр зөв path боيو тэрийг чи өөрөө бүтээдэг. So yeah. За нэмжээдээ баярлалаа. Нэрэл нөгөө аль хэмчтэр гардаг шиг дийдэг шүү дээ, тий. Хэрвээ чи сэтгэлээсээ чи ямар нэг зүйлийг хийхийг хүсчээвэл дэлхийн ертөнцийн тэр чигээрээ чиний төлөө эргэж эхэлдэг гэдэг үг гэдэг шүү дээ, тий. За тэрнтэй ижил төстэй концепттэй зүйл хэлж гинэ гэж харж байна, тий. За хоёрдугаар асуулт руу орох уу? Цаамаа ярмаар байна уу? Энэ асуултан дээр хариулмаар байна уу? Би нэг юм нэмчи гэж бодлоо. Цаамаа сонсъё. Би болохоор ерөөсөө өөрийгөө 6 жилийн дараа ч юм уу тийм юм байхдаа ерөнхийдөө ингээд тийм юм жиж магадгүй амар бол магадлалтай байгаадсан байхгүй юу? Яг л иймэрхүү байх байх 100%, эсвэл 90% гэдэг тийм бол байгаагүй. Бүгдээрээ ингээд амар хуваагдсан байсан. Гэхдээ ерөнхийдөө бол ийм юм хийж үзвэл зүгээр юм байна да гэд нэг хальт бодсон байсан юмнууд бол болцсон. Одоо жишээлбэл ESG гэдгийг би 90 болов сонсч байсан ахлах сургуульд байхдаа тэгсэн мөртлөө яг юу хийдгийг бас сайн мэдэхгүй, тэгэл яг яах ёстой мэдэхгүй, тэгээд тэгсэн мөртлөө яг нэгээр заавал ажиллана гэж зорж хийгээгүй мөртлөө ингээд яг нэг за энэ яг зүгээр юм шиг байна гэж тухайн үедээ тулгарсан алхмуудаа ингээд аваа яваадсэн чинь өөрөө хүрсэн мэт юм билээ. Тийм болохоор яг ингээд тэр үедээ яг хамгийн зөв санагдаж байгаа. Зөв санагдана гэдэг нь ингээд миний хувьд ямар гэдэг вэ гэхээр зөвхөн нөгөө rational биш, бас миний нөгөө нэг надад ямар мэдрэмж өгч байгаа гэдэг нь амар чухал идэг. Тэгээд яг тэрийгээ ингээд тоохгүйгээр өөр шийдвэр гаргачих юм бол дараа нь тэрэн дээр жихэн regret хийдэг байхгүй яг өөрийгөө сонсоогүй юм дээр л яг regret хийдэг. Тийм болохоор яг өөрийгөө сонсоод хийцэн decision болвол алдсан ч байсан юм сурцсан байдаг болохоор тэгээд би өөрөө хийсэн сонголтондоо юм сураад гарлаа гэхлээр ер нь бол regret хийдэггүй яг дараа нь. Тийм тэгээд өөр бас нэг нэмээрээс юм ямар нэг юм хийд үзчихсэн гэж бодоод байгаа юм хэрэг байгаа бол гэтээ хүмүүс тэр нь байдаг штеп. Тэрийг амар аль болох хурдан хийгээ үзсэн дээр юм шиг санагддаг. Тэгээ үзэнгүүтээ за энэ надад болохгүй байсан юм байна гэд гэлс бэлдэг ч юм уу эсвэл
За хийсэн гоё үжээгээ явдаг ч юм уу тэгэл сураа явдаг гэсэн. Тэгэхгүй болохоор би иймэрдүү хүмүүст аягүй таарч исэн байхгүй юу ингээд би өстө нэрээ тэдэн жилийн өмнө тийм хийчих байсан. Тэгээд би тэдэн жилийн өмнө эхлэегүй болохоор одоо хийж чадахгүй гэдэг ч юм уу тэгээ яваад идэг. Гэтэл ягсан дээрээ зарим хүмүүс яг хийгээд ихсэн мөртлөө яг хийгээд ихснийхаа дараа за гэтээ угаасаа бас таарахгүй л байсан байх гэдгээ мэддэг болохоор бодоод яваад нэг амар бодоод яваад ахгүйгээр гэрс хийгээл тушаал болох нь үгүй юу гэдгийг мэдээл ингээл явцсан тийм гэж боддог байгаа. Тийм бай. За баярлалаа. За 2 дугаар асуулт руугаа оръё. 2 дугаар асуулт нь бизнес эдийн засгийн чиглэлээр тохиромжтой мэргэжил сонгохын тулд ер нь тохиромжтой мэргэжлийг ер нь яаж сонгох ёстой вэ? Таны хувьд жишээ нь мэргэжлээ яаж сонгосон бэ гэсэн асуулт байна. За. Манайхнаас хэн ихлээ явах вэ? Би нэг тодруулга асууж байгаа. За. Миний ойлгож байгаагаар comparable profession in the field of business and economics гэхлээр business economics дотор зөндөө олон professional байгаа. Тэднэрээсээ яаж сонгох вэ гэж асууж байх шиг байна. Би бас тэгж ойлгож байна. Энийг гэтээ яг үнэ хэлэхэд яг хийж үзэж мэддэг. Гэтээ хийж үзэх хамгийн сайн арга нь миний бодлоор их сургуультай ахлах сургуулиас ч гэсэн эхэлж болно. Ийм юм хийгээд үзэхээс нь ийм мэргэжил байд юм гэж бодсон юм хамгийн одоо жишээл маркетинг хийж үзмээр байгаа бол ямар нэгэн student organization club маркетингтэй холбоотой юм хийгээд үздэг ч юм уу тий. Эсвэл ийм санхүүтэй холбоотой юм хиймээр байгаа бол ямар нэгэн төслийн санхүүг бариад үздэг ч юм уу. Жижигнэр хийж үзээд эхэлсэн дээр гэж би боддог. Тэгээд Унгарт болохоор оюутан дадлага бүр 1-р курсаасаа ч хийж эхэлж болдог байхгүй юу. Тэгээд хүүхдүүд янз бүрийн олон төрлийн дадлага хийгээл яваад байдаг. Энд би 3 сар ажилласан, тэнд 6 сар ажилласан гэд тэгэнгүүт төгсөхдөө ингээд бараг л 4-5 газар ажилласан, 4-5 өөр юмар ингээд маш ингээд хурдан хугацаанд маш жоох юм хийж байгаа ч гэсэн илүү ингээд хийгээд үтсэн болохоор маш сайн мэддэг. Тийм болохоор дараа нь төгснөхийн дараа сонголт хийхэд илүү амархан болдог гэсэн. Түүнээс биш яг чи яг ингэж бодож сууж байгаа. Тэгээд энд хариулт нь тийм байх юм бол ингээд тэгэхэд одоо бодоод хариултны нэг амар болоход хэцүү гэх юм уу? Яг гис хийгээ явсан дий гэж бодож байна. За бэлгүүн бас хариулъя гэж энэ асуултанд те. За business economics-тэй холбоотой мэргэжил тэгээд тэр дундаас сонгоно гэж байгаа тий. Бизнестэй холбоотой гэх юм бол business administration, бизнесийн удирдлага гэсэн үг. Тэгээд finance байгаа. Of course economics байгаа, accounting байгаа. Зөвхөн нэгтлэн бодох бүртгэл зөвхөн топ бодно. Санхүүгийн тайлаа хараа суuna гэсэн үг. Тэгээд маркетинг гэж of course байгаа. Энэ ингээд 4-5 мэргэжил байгаа байхгүй юу? Ер нь бол за миний бодож байгаагаар maybe байх юм бол нэмээрээ. Тэгээд би бас өөрийнхөө танилцуулга дээр бичсэн байсан санхүү жишээ нь болохоор за би өөрийнхөө арай мэдж байгаа санхүүгээр эхлээ ярьчих юм бол санхүү нь accounting талдаач мэдлэгтэй болдог, business administration талдаач мэдлэгтэй болдог. Яг тэр хоёрыг асуулт. Accounting гэх юм бол бүр ингээл дан тоо хараа суудаг байхгүй яг ACC, CGM энэ төргээл цаашаа мэрэгчээл ингээл санхүүгийн тооцоолол, модель, санхүүгийн тайлан, тиймэрхүү зүйлүүд өдөр тутамдаа ингээл дан тоо харж суудаг хүмүүс юм бол business administration гэх юм бол арай тооноос жоохон хол. Гэхдээ арай нэг practical талдаа бизнесийн шийдвэр гаргалт, маркетинг энэ тиймэрхүү зүйлүүдийг мэддэг хүмүүс. Санхүү нь болохоор тэр хоёрыг холсон. Аккаунтинг талаач мэддэг, бизнесийн талаач мэддэг тийм хүмүүс байдаг. Economics гэх юм бол за манай хэд болохоор бүгдээ ярьсан баг. Хамаагүй өргөн хүрээтэй, хамаагүй том зүйл. Ер нь бол жоохон энэ 3-4-өөсөө бол жоохон өөр тийм зүйл байгаа. За тэгээд би бас түрүү хэлсэн шүү дээ бизнес администратор уул нь бол их гэж сурж агаад тэгээд сүүлд нь 2 дугаар курсээс солисон байхгүй finance руу орсон. Тэгээ яагаад солисон бэ гэхээр ер нь бол багасаа л ингээд жоохон тоо талдаа сурдаг тийм хүүхдээсэн. Тэгээд бизнесээ сураад явсан чинь бас бүр дан ингээд нэг жоохон хийсвэр юм яриад дан ингээд key terms маягийн юмнууд яриад дан юм онл томьёол тийм бүх зүйл яриад тооноос хэтрийг хол жоохон ингээд хийсвэр юм шиг санагдаад тэгээд ер нь буцаад нэг жоохон яаж тоо бодож эхлэе гэж одоо тэгээд finance болж ирсэн. Одоо тэгээд зөв сонголт хийсэн гэж боддгоо. Тийм. Yes. Одоо л зөв сонголт хийсэн гэж боддог. За баярлалаа. За дараагийн 3 дахь асуулт. 3
Гурав дахь асуулт нь угаасаа та энэ мэргэжлийг сонгохдоо ер нь харамсдаггүй гэдэг юу шүү дээ. Тэгэхээр энэ баг явах хэрэг байна. Энийг алгасчих уу? Харамсдаг гэж хэн ч хэлээгүй юм чинь те. За тэгээ. За дөрөвдөх нь. Энэ нэлээ урт олон асуулт байх шиг байна. Би дундуур нэг юм хэлчихье. Тэр нөгөө халуун ус байгаа л үгтэй те. Халуун усаа юмаа найруулсан байлоо. Тэгэхээр хүмүүс одоо халуун юм бас уугаараа за. Тэгвэл энэ зааланд хүүхдүүд даарчих үедээ гэж өгшин хараад байна те. За. За дөрөв дахь асуултыг харъя. Ааха. За нэг халуун юм хийгээд аваадах юм уу? Хүүхдүүдээ нэг төлөвснөөс арай нэг жоохон ягаад нэг халуун юм уулгаадах юм. Тэгээ. Тэгэхгүй нэг даарчмаар юм шиг хүүхдүүд харагдаад байна. Ааха. За. Жоохон завсралдаад ч. Та хэд мань хүлээж яхаа зүгээр үү? Манай Зүгээр би өөрөө халуун юм уугааж юу? За. Гэсэн байна те. За жоохон харамсалтай боловч цаамаагүйгээр цаашаа үргэлжлүүлэх шаардлагатай болчлоо. За 3 дугаар асуулт. Хуваарь бизнес эрхлэх нь зүгээр үү? Та ер нь хуваарь бизнес эрхэлсэн дээр гэж бодож байна уу үгүй юу гэсэн утгатай асуулт. За энэ дээр надаа нэг жижигхэн туршлага байна. Миний хувьд одоо ингээд сургуулаа төгсөөд шууд бизнес эрхлэхээс илүү эхлээд юм хүмүүс сурчаад жоохон мэдлэгтэй болчоод нэг 3-4 жилийн дараанаас бизнес эхэлсэн дээр хаа. Эсвэл бол бизнесээ сургуультаа сурж их хугацаанд яг давхар авч явж бас болно. гэж бодсон. Энд хариулахаар. Би энэ дээр юу гэж боддог вэ гэхээр ерөөсө болохгүй юм байхгүй. Тийм. Тэгэхээр ингээд үнэхээр эхлүүлэх гэвэл чи 10-нд бол 6-7 төдөө ч юм эхлүүлж болно шүү дээ тий. Тийм. Тэгэхээр ингээд та нарыг хааж байгаа юм юу ч байхгүй. Гэхдээ мэдээж бизнес entrepreneur юм хийя гэдэг чинь та нар төрөнгөөр шаардлагатай. Мөнгө шаардлагатай. Тэгэхээр тэр фонд та нар тэрийг яаж одоо санхүүжүүлэх вэ? Өөрөө чи хадгаламж байгаа юм уу? Ээж аваас ч бүх мөнгөнд тусламж байгаа юм уу? Эсвэл ямар нэгэн одоо юу гэх юм чамд инвест хийх тийм хүмүүс байгаа юу? Үгүй юу гэдэг тэр мэдээ бодож үзэх хэрэгтэй. Тэс болохгүй юм байхгүй. Гэхдээ Jump-гийн хэлснээр ер нь нэг байгууллага юм гэдэг нь яаж явдаг талаар ерөнхий ойлголт аваад ачлаад үзэх нь бол чухал. За тэр хүн юу ч мэдэхгүй байдаг байхгүй юу? Төгсөөд та нар угаасаа юу ч чадахгүй. Таараад төгссөн ч гэсэн. Тийм. Дипломч бол ерөөсөө юуны ч баталгаа биш. Тэгэхээр юм айгу зүгээр л хийх хэрэгтэй. Research хийгээд байх хэрэгтэй. Та нар оюутан байхдаа ч гэсэн одоо хажуугаар нь одоо орчуулах хийж болно, юу ч хийж болно тийм ингээд нэг юм. Үнэхээр entrepreneur одоо ингээд бизнестэй болъё гэж бодож байгаа бол зүгээр хийж болох юу л байна. Тэр болгоныг турш үзэж хийх хэрэгтэй. Гэхдээ миний хувьд болохоор яг тийм ambition одоохондоогоор яг бодсон юм бол байхгүй яа гэхээр би илүү мэргэжлийнхаа талаас илүү тийм холбогдолтой ажлуудыг хийх prefer хийдэг. So тиймэрхүү байна. За баярлалаа. Сүлтээ хариулах уу? Хариулмаар байна. Дараагийн асуулт руу орох уу? За дараачих руу орчих тий. За дараагийн асуулт чинь ба ижлэх юм биш шүү дээ. Тий? Ижлэх асуулт шүү дээ. Өөрийнхөө бизнесийг яаж эхлэх вэ гэсэн асуулт шүү дээ тий. За энэ асуултыг тэгвэл алгасаад бүр дараагийнх руу орчих. Дараагийнх гэсээр тоогоо алдлаа 5 дугаар асуулт руу оръё тий. За 5 дугаар асуулт нь болохоор энэ мэргэжлийг сонгохын давуу тал юу вэ? Ямар нэгэн сул тал байгаа юу? Сул тал байгаа бол бидэнд хэлж өгөөч гэсэн асуулт байна. Жишээ нь санхүүч болсны сул тал юу вэ? Бэлгүүнэ гэж асууж байна шүү. За яг зөвхөн санхүүч болохын сул тал гэж бол яг мэдэхгүй байна. Гэхдээ ер нь бол мэдээж нэг мэргэжил сонгоод тэгээд тэрүүгээрээ тууштай ажиллаад илүү өндөр зорж байгаа болвол янз бүрийн сул тал байгаа шүү дээ. Work life balance ер нь бол заримдаа алдах тохиолдол байна. Тийм нөргөө шөнүүд илүү олон зүйл дээр тулгуурах хэрэгтэй болно. Ажлын цаг чинь уртсан, сурах цаг чинь уртсан, ажлаас нь шалтгаалаад сурах цаг чинь бас адилхан бага байна. Тэр бага цагтаа багтааж өөрийгөө илүү хөгжүүлэх хэрэг гарна. Тийм тэрнээс биш яг зөвхөн одоо санхүүгээр сурлаа гэх тийм сул талтай гэж бол яг хэлэх юм бол байхгүй байна. За маш хариулт байна тий. За энэ дэр манай бусад панелистууд хариулахаар байна уу? Дараагийн асуулт руу орох уу? За сүлдээ хариулъя гэсэн тий.
За. Миний болохоор international trade гэж байгаа. Тэгээд энийг яг энийг ажлын давуу тал нь гэвэл жаахан тодорхой хэмжээний discipline за тэгээд өөр юу гэдэг бас юмны явхуртай байдлаас тодорхой хэмжээгээр ихсдэг. Ягаад гэвэл ингээд энэ ч бас мөнгөн дүн бас тэр мөнгөн дүннээс нэг орон зүрхэсгүй дээрээс нэг гэрэмээр байгааж байгаа тохиолдолд нэг өсөг алдаач бас гарах хэсгүй тэрийгэ зөв туссан байх хэвээр. Тэгээд бас нөгөө currency-га бас зүг яасан байх. Заримдаа ингээд Австрали доллар ч юм уу одоо нөгөө Америк доллар хоёрын ингээд хойлоод тэнгүүдээ currency нээгүү буруу зөрүүтэй гарангуудад үнийн салан зөрүүтэй ирэнгүүдээс алагдтал орох тохиолдол бас гардаг. Тэр бас үнэл айгүй ажигч санаж сэрэмжтэй байх хэвээр. Тийм занг ер нь тодорхой хэмжээгээр суртал одоо нөгөө суулгадаг. Тэрээс networking хийх тийм тодорхой хэмжээний скиллээс оруулдаг юм уу гэж шууд боддог. Яг л ингээд нэг компани ингээд нэг гадаа газартай холбогдсон чинь даан ингээд энэ газараас үнийн санал авал гайгүй юм байна гэсэн нэг тийм тодорхой хэмжээний тийм memory тийм сан гэдэг үсгчдэг. Энэ төрлийн нөгөө баран дээр ийм их газараас ингээд авах хэрэгтэй байна гэдэг гэсэн. Тэрнээс нэг захиалга авч ирсэн бол даан ингээд үнийн санал өгөхдөө ингээд тэр газараас авч шүү гэсэн тодорхой хэмжээ тийм юм үсгч өгдөг. Үсгчдэг байна тий. Тэгээд яг сул тал нь гэвэл одоо яг work and life balance гэж бас байдаг. Тэгээд бас энэ яг зөвхөн яг нэг том клиенттэй байсан ч гэсэн өөр бас 3 дахь ч юм уу 2 дахь компаниуд орж ирээд бас үнийн санал ингээд авъя гэсэн рандом айгуу тийм тохиолдлын байдлаар ер нь үнийн саналууд бас нэг өслөд орж ирдэг болохоор ер нь ачаалаас заримдаа гайгүйдэг мөртлөө заримдаа бүр нэлээд ихсдэг тохиолдол байдаг. Тэрээс амар adaptable байх хэрэгтэй. Тодорхой хэмжээгээр тэгэхгүй бол бас Америк руу жишээлбэл Америк дээр гэх юм бол Америкчууд бол мэйл бол хардаггүй яг үнийг хэлэхэд. Америкчууд угаасаа тоодогчгүй юм билээ. Залгаж чиж нэг араас нь хүүсэлж чиж, чарууцалж чиж нэг өөрсдийн тоолгоно. Яг үл тэр мэйл нэг шууд спам руу очдог болохоор тэр спамаа тийг ухаад ингээд үзээч гэж бараг гуйж шахах гинжигний жаа хайшаад тэгэж бас үнийн сал авдаг тохиолдол бас байдаг. Тийм болохоор цагийн зүүнний зүгээс шалтгаалж бас ажилдаг. Тэр нэг юу гэхээр ажлын цаг зуусан ч гэсэн ингээд орой залгах шаардлагатай бол ингээд нойроо ингээд хугацлаад чамаагүй тэгээд залгах хэвээр. Тэгээд за өөр онцгийн сул тал юу бол байхгүй юм да. За баярлалаа. Би нэг юм арай өөр сэдвтэй энэ асуултанд хамаагүй юм хэлж өгье та хэдэд. Энэ forage.com гэдэг яадаг вэ гэхээр ямар ч хамаагүй ажлыг та нар job simulation хийж үзэж болно. Тэгэхээр яах вэ гэхээр энэ ингээ 2-3 цагийн юм тасктэй. Тэгээд одоо ингээ доошоо явуулангууд одоо JP Morgan эдэргээд амар том компаниуд дээр одоо чи commercial law дээр ажиллавал яг юу хийн, software engineer дээр ажиллавал яг юу хийн ингээд ийм таскуудтай байдаг. Одоо чинь ингээ доор цаг нь 3-4 цагийн оронд дуусгах боломжтой гэсэн үг. Тэгэхээр та нар ингээ сонирхож байгаа албан тушаал мэрэгчлээ энэ дээр ингээд онлайнаар хийгээд үзчихэж болно гэсэн үг. Би болохоор яг өөрөө яг ингэж хийж үзсэн. Яг их сургуулаа төгсчөөд нөгөө нэг job application ажилд орох гээд анкета бүгэлж явахдаа энийг хийж үзчихсэн. Та хэд гэртээ очиод хийгээд үзээрэй. За баярлалаа. Хүүхдүүд мань харсан бах тий. Тэгээ энэ үнгүй та нар тэг хүснээрээ ороод үзээрэй. Дахиад харуулах шаардлагатай. Гайгүй хоо. Та хэд авсан л бол. За жамката баярлалаа. Манайхан бас мэдрэмжтэй биш шүү. За хилцүүлгээ үр дүнтэй болгох гэж нэлээд сайн хичээж байна те. За дараагийн асуулт юу вэ? Энэ ажил мэргэжлийн бусад ажил мэргэжлээс ялгарах гол онцлог нь юу юм бэ гэнэ? Ер нь бизнес эдийн засаг санхүүгийн чиглэлд ажиллаж байгаа хүмүүс, бусад салбарт ажиллаж байгаа хүмүүсээс юугаараа өөр байх бэ гэсэн асуулт байна. За би юу ч гэсэн эхлээд нэг хариулчихъя. Намайг 10 жилээ төгсөж байгаа болохоор манай аав ээж хоёр бол IT-ийн хүмүүс. Тэгээд ээж болохоор гэхдээ намайг эмч бол гэдэг төгсөхгүй. Тийм үү. 10 жил төгсөөс өмнө л төө. Гэхдээ ер нь бол тэгээ нэг 10 11 4 ангид тагт гэх юм уу. Тэгээ би цус харч чадахгүй энэ төргээд тэгсээр хагаад ингээд бизнес санхүү махуу гэсэн байхгүй. Тэгээд одоо ч гэсэн бодоход ер нь бол амар гоё тийм цэвэрхэн мэргэжил заяа. Яг нөгөө нэг компьютерийн ард ингээд суугаад нөгөө нэг өдөржингөө ажиллах, суугаа ажил хийх дургүй хүмүүс бол байдаг л та. Гэтэ зүгээр эмч гэх юм бол ингээд янз янзын өвчтөй, янз янзын зовлонтой хүмүүстэй ингээд өдөр тутам уулзж байгаа энэ төр биш. Тэгээ сайхан зүгээр ингээд цэвэрхэн хувцлаад компьютер лаптопоо тавиад
гоё офис суугаад 8 цаг ажиллаа тэгээ гараад ирнэ. Ер нь бол тийм маш гоё цэвэрхэн тийм гоё ажил гэж хэлнэ та. За баярлалаа. Бэлгүүнийг ярьсан. Үнэ. Бэлгүүнийг ярьсан чи энэ сүлдээ дээр бас намайг ч гэсэндээ би сүлдээ тэгсэн намайг ч гэсэндээ манай аав эмч болгоно би зүгтаагаад тэгсэн чи сүлдээ намайг ч гэсэндээ тэгээд гэнэ. Эмчээс зүгтсэн 3 хүн энд сууж байгаа юм шүү дээ. За дараагийн асуулт руу оръё. Нөгөөд хариулах байсан байж тээ. Бусад ажил мэргэжлээс ямар онцлогтой вэ? Ялгаатай вэ гэхээр өөр өөрийн өнцгөөс бас хараад тайлбарлуулах сонирхолтой болох бах тий. За сүлдээ явъя гэсэн тий. За сүлдээгийн дараа Ninja Jamka хоёрыг сонсъё. За international trade нь бол ер нь finance, economic тэр нэг одоо категорид багтдаг одоо мэргэжил байгаа. Гэтэ энэ яг бас цэвэр finance гэдэгс finance биш, цэвэр Яба биш байгаа эрлийд ч гэсэн гэх юм уу. Яг team төрлийн одоо ажил. Энэ шивлэн гэтэ энэ бол зааж calculation хийдэг. Нэг онцлог яг Ябатай адилхан. Бас тэгээд айгүй явхар байх хэвээр бас Ябатаас нэгтэй айгүй адилхан. Гэхдээ мэйл бичдгээрээ ер нь арай өөр байгаа. Одоо мэйл бичих буюу одоо нөгөө хүмүүстэй харилцаж байгаа гэсэн үг шүү дээ. Одоо Outlook-тэй ер нь банк зурлалтна. Тэгээ нөгөө Excel-тэй банк зурлалтна. Тэгэхээр энэ хоёр дээр л ингээд зурлагтагаараа л арай өөр шахуу ажил. Тэгээд бас яг энэ мэргэжил нь болохоор одоо гадаад харилцааны яг ажилтан гэсэн яг нэрээр бол явдаг. Монгол нэршлэр бол тэр бас англи хэлтэй заавч байх хэрэгтэй. Уус англи хэлээр уусаа харьцаж угаасаа үнэн сал авдаг. Тэгээс хятад хэлтэй бас байвал энэ бол 3 хэлтэй байхад ер нь одоо шаардлагатай болсон мэргэжил. Тэгээс маркетинг дээр бол ер нь бол яг байдаг. Тэгээс тийм 100% эргэлттэй бол биш ч гэсэн ямар ч ажлын байр олддог мэргэжил байгаа. Тэгэл тийм хөл сүлдээс багш нэг юм асууч. Одоо жишээ нь олон улсын худалдааны ажил хийхэд Монгол Тэмүүлэлт сургууль бизнесийн хичээлийг төвшөнд хүртэл судалсан. Тэгээд эдийн засгаар сурсан. Тэгээд хятад хэлтэй бас англи хэлтэй байх давуу талууд ажлын байран дээр хэр байна? Ер нь л одоо ингэ шил хятад хэлтэй байх юм бол ингээд одоо гол хятад хэлтэй хүн ингээд одоо завгүй ч юм уу эсвэл ямар нэгэн тийм өвчтөй ч юм уу, чөлөөтэй ч юм уу тийм тохиолдол гарах юм бол тэрнийхээ ажлыг ингээд орлуулад хийчих тийм давуу тал бас байдаг юм байна лээ. Ажлын байран дээр тий. За маш их баярлалаа. За Ninja явах уу? Хариулах уу? Sure. За. Тийм тэгээд ерөнхийдөө би яг эдийн засагч economist талаас нь ярьж яах вэ? Би яг fully economist руу ажиллаж байгаа. Гэхдээ яг энэ сурж байгаагийн хувьд хүнд хэлэхэд бол ер нь бол хэрэг та нар яг economics-оор сурья гэж бодож байл нэгдүгээр код бичиж чаддаг байх хэрэгтэй. Би нэг түрүүн хэлсэн гарсан мөлий. RStudio гэдэг програм байдаг. RStudio, Stata болон энэ хоёрыг бол одоо Венад одоо Австрид бол миний сурж байгаа хөтөлбөр хамгийн ашигладаг. Тэгээ энэ дээр нэг тийм хэцүү биш. Яг эхлээд амар санаа харагдана. Юу бол одоо яг код бичээд нэг амар хэцүү юм шиг юм ботчихдээ шүү дээ заримдаа. Би яг өөрөө тэгж бодсон байхгүй. Гэхдээ ингээ яг чи өөрөө дуртай бол одоо ийм код энэ төр бичих ийм нөгөө econometrics гэдэг юм чинь хийхин тулд энэ RStudio гэдэг юм ашиглаад байгаа байхгүй. Тэгээ чинь яг тиймэрхүү software үстэй одоо ажиллаж чаддаг байх хэрэгтэй. Тэгээд хоёрдугаар талаар яг economist хүн өөрөө нэг юм яг intuition гэдэг юм одоо яг юм манай одоо хичээлүүд дээр бүх одоо асуулт шатлууд байна. What's the economic intuition behind this result? Одоо нэг топ одоо нэг дүн гарна заяа. Тэнгүү тэр ингээд энэний economic intuition-ыг тайлбарлах гэдэг байхгүй. Тэр нь яг бодонгууд ингээд та нар яг үнэхээр хичээлээ маш сайн уншиж ойлгож ийж тархич нь яг тэдний хүсэж байгаа шиг тэр intuition-ыг одоо хариулж чадах одоо тийм одоо юу гэх юм одоо чадвар гэх юм уу те тэрийг шаарддаг гэсэн. Тийм тэгэхээр бас энийг та нар өөрсдөө сурлахын тулд ингээд бас л дахиад ингээд сурах хэрэгтэй юм унших хэрэгтэй бүр өөрийг үнээр ингээд оруулах хэрэгтэй. Тэгээд сүүлд нь яг одоо би investor relations-оор ажиллаж байх үед надад хамгийн одоо миний хувьд одоо миний өөрийн хамгийн сайжруулах хэрэгтэй чадвар нь юу байсан бэ гэхээр маш хурдан дүгнэлт анализ тархиндаа маш хурдан хийж сурах хэрэгтэй. Одоо ингээд инвестор залгадаг хөхгүй шууд зүгээр сууж явах заяа. Зарим нь хэлэхгүйгээр ингээд дураараа ч гэмээр юм.
Okay, what's up? What's going on? Тэгэл ингээд амар nice юм шиг ярин зэрэг. Hi guys, how are you? Тэг ингээд наа чи цагаан хар ямар юм бла 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 гэдэг яар. Тэгэнгүүтээ амар зөвөн юм гэсэн. Гинт та нэг ямарч бэлтгэлгүй байхад. Тийм. Тэгэхээр ингээд та нар паниктч болохгүй. Энэ хүн яг цаагаараа юм бас ер нь жоохон нэг юм жоохон сатлаар нэг харж бодох хэрэгтэй. Тэгэхээр ба тийм боддог чадвар emotion EQ гэдэг чинь аягүй савж хэвчээ. Тийм ээ. За маш их баярлалаа. Энэ нинжигийн ярин дээр гараад байгаа. Одоо нөгөө багш нь бол байнга хэлдэг те IQ чухлаа, IQ-гээс илүүтэй түүнтэй IQ-тэй зэрэгцэхээр IQ чухлаа, communication skill чухлаа гэдэг энэ төр яриад байгаа те. Ач холбогдлын бол яг нөгөө нэг багш эсвэл ээж юм уу аав хэлэхээс илүүтэй яг ажлын байран дээр бас энэ чинь чухал юм биш үү гэдгийг хүүхдүүд манаас сайн ойлгож байгаа гэж бодож байна. За одоо бүдэр Жамкаг сонсъё. За миний хувьд бол одоо би 100% яг програм бичиж байгаа. Тэгэхээр стил миний санхүүгийн мэдээлэлээ аваад тэгээд цэвэр програм бичиж байгаа гэсэн үг. Тэрүүгээрээ л ялгаатай. Яг Excel дээр ажиллахаас илүү. Тийм. За дараагийн асуулт. 6 дээр явж байгаа болоо 7 дээр явж байгаа тий. За бизнес болоод economics-ийн чиглэлээр ажиллахад ямар төрлөө ямар хичээлүүд судлах хэрэгтэй вэ гинэ. За энэ дэр гэл хариулчихгүй билгэн тий. Ойлгомжтой тий. Нэг нь хариулж энэ асуултан дээр бол тий. Билгүний хариулчих. За би economics интерес сурж байгааг үлдээ. Гэтэ ер нь бол санхүүгээр сурахад ч гэсэн business economics бүгднгийнх нь ингээд суурийг тавьж өгдөг байхгүй юу? Маркетинг, микро, макро бүгдийг нь үзнэ. Тэгээ эдийн засаг дөрөв нинжагч яриад байгаа ч гэсэн нөгөө нэг econometrics гэдгийг ч гэсэн үздэг. Тэгээд өөрсдөө ч гэсэн модель энэ төр хийж үзээд яг эхний шатанд хүртэл нь судалдаг. Econometrics гэдэг нь болохоор статистикийн нэлээд агсан төвшин гэсэн үг. Нинжагч илүү сайн мэдж байгаа бах. Та нарт техник байдлаар ингээ хэлэхэд тэгээ бизнес, маркетинг бол байнгын санхүүгийн хичээлүүд мат мэдээж явна, суурна. Тэгээд бизнес юм чин хажууд нь лоо бас явдаг. Яг үнэ. Тэгээд яг манад бол бас тэгээд зүгээр энгийн бас нөгөө суурь хичээлүүд бас байдаг шүү дээ. Тиймэрхүү хичээлүүд бол ордог. Сүүлд болохоор бас data science, data analysis центрийн талаар бас суурь хичээлүүд орж эхлэх байгаа юм шиг үлээ. Нэг хүрээний бол нэг тиймэрхүү. За энэ дэр нэмээд сүлдээд бас санаа байна тий. Хариулъя. Яг хоо тэгээд sociology буюу нөгөө нийгэм судлалыг энэ дээр бол нэлээд гүн мэдхтэй байвал юу нь зүгээр санагдсан. Яг үл социологи болохоор бас tax ч юм уу энэ нь tax хичээл ордог шүү дээ. Тэр хичээлүүдэд гүнзгий ороод ч юм ингээ нийгмийн одоо нөхцөл барилгын ингээд харуулдаг болохоор бас хожим нь ингээд одоо social science талын одоо хичээлүүдийг одоо бизнес төртөөс уялддаг болохоор яг энэ нэг тэр чигээр нэг дагнаад бариад авцсан илүү дээр санагддаг. За нийгмийн судлалын хичээл бас чухал шүү гэж байна тийм ээ. За дараагийн асуулт маань болохоор та ямар нэгэн өөр мэргэжил эзэмших тухай бодож ирсэн үү? Яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ? Энэ давхардсан байна тий. За 8 дахь асуултыг алгасч шууд. За 9 рүү яана гинэ. Хэрвээ нөгөө өөрийн чинь сонирхол сонгож байгаа мэрэгжилтэй чинь таарахгүй бол гэдэг талаас what should you do in that case тэгээд хэрвээ бүр нөгөө нэг ямар нэг мэрэгжил сонгох бүр одоо ямар ч нөгөө нэг тийм interest аль нэг тал руу юу байхгүй болвол яг яах ёстой вэ гэсэн утгатай. Одоо ямар мэрэгжил эзэмшихээ мэдгүй. Ямар ч нөгөө нэг тийм клуб байхгүй болвол тийм тэрэн дээр одоо яг саяны миний харуулсан вебсайтн дээр жишээ нь ороод онлайнаар өөрөөр таскууд хийж үзээ тэгээд алинд нь дуртай байгаагаа бас харж болно.
За тий саяны Jamka-гийн оруулсан вебсайтууд бол яг өөр ажил мэргэжилтээр ингээд оруулаад юу хийдгийг гэдэгтээ танилцуулах юм биш тий. Тэгэхээр энэ асуултыг хариулт болж чадах байхаа. За. Дээдлийн хэсэгт нь болохоор юу гэж байгаа шүү дээ. Сонирхолч нь сонгох гэж байгаа мэргэжилтийг чинь таарахгүй бол гэд байгаа. Тэгэхээр сонирхолч нь мэргэжилтийг чинь таарахгүй байж болохгүй. Сонирхож байгаа зүйлээл мэргэжлээ болгож сурах. Тэгээд цаашаа хөгжүүлэх хэрэгтэй. Тэгэхээр дурггүй зүйлтэй бол сураад угаасаа хэрэггүй. Яг үнэ. Ажил мэргэжил гэдэг чинь угаасаа насан турштай хүний яг нэг ажил бараг амьдралаасаа илүү цаг зав зарцуулдаг зүйл юм чи. Ядаж нэг жаргаж амьдрмаар шүү дээ тий. Зовхгүй. Тэхийн тулд тэгээд дуртай мэргэжлээ хийж чаддаг сонирхдаг зүйлээ сонгосон зүйтэй ах тий. За энэ дээр манайха санаа нэмэх юм байна. За байхгүй бол сүүлийн асуулт руугаа орё тий. За бизнес эрхлэхийн тулд хамгийн бага төсөвтэйгээр бизнес эрхлэх ямар арга байна вэ? Хөө энэ бизнес эрхлэхэд их том мөрөлдөлтэй хүмүүс байна тий. Хамгийн бага төсөвтэйгээр бизнес эрхлэх хамгийн сайн аргыг хэлж өгөөч. За та өөрийнхөө орлогыг хэрхэн орлого болоод зарлахыг хэрхэн тооцдог вэ? Бас татварыг хамгийн хэлбэр аргаар хэрхэн тооцдог вэ? За үүнтэй холбоотойгоор танд ямар асуудлууд тулгардаг түүнээс хэрхэн яаж сэргийлдэг вэ гэсэн асуулт байна. Гүн гүнзгий асуулт байна шүү. Сүүлийн асуулт. Сүүлийн тэмээ ячаагүй. За энэ дээр панелистууд маань бүгдээрээ хариулжвал зүгээр асуулт байна тий. За. Ерөнхийдөө хамгийн ойлгомжтойгоор чамд хэлж өгөх хүн бол ChatGPT. Одоо бол AI гарцсан байхад бол энэ бүх юмаа ChatGPT-гээс л асуу. Одоо DeepSeek гарцсан, Queen гарцсан. Тий, надаас илүү юм бол хэлнэ. Тэгээд danger дээр бол харин нөгөө миний түрүүний нэг хүүхдэд хэлсэн. Яг ямар бараа бүтээгдэхүүн хийх чинь яг нэг чухал. Гэхдээ эн чинь яг it's not gonna determine your success заяа. Яг яаж хийх вэ гэдэг чинь хамгийн чухал болохоор тэрэн дээрээ яг чиний нинжа их чиглдэг тэр gut feeling-гээ аваад тэгээд яг хүнд яаж хүрэх үү гэдгээ бодох хэрэгтэй. Тэгээд бус юмын ChatGPT-гээс асуугаад тэгээд хамгийн easy business одоо яг та нарын төвшөнд хийж болохоор юм бол үндэ some AI generator something мэдгүй нэг одоо юу гэдэг зураг мураг өөрчилдөг нэг тиймэрхүү юм хэлж үзэж болно. Ямар нэгэн юу гэвэл зардал шаардахгүйгээр ийм онлайн юм хэлж болно та нар. За миний хувьд бол тийм дээ. Би яг окей. Би тийм бизнес бол яг би үзэж байгаа. Тэгээд зүгээр яг би оюутан байхдаа хүмүүст эсээ бичиж өгдөг байсан. Just in case that was my business. Тэгээд одоо юу чадна түүнийгээ тий. Тэгээд эсвэл хүмүүст орчуулга хийж өгдөг байсан. Тийм жижигхэн юм байна. Монголд байхдаа юу? Монголд байхдаа юу нэж? Аль тэгэл бүгдээр угаасаа интернет хадгалж болчих юм чам. Энэ чинь тэгээд жижигхэн бизнес л байна л да тий. Тэгээд хажуугаар нь би бас нөгөө social media пост руу бичдэг гэсэн. Энэ өөр хүмүүс гуйж нугаад гэдэг юм гоо. Тэгээд just in general одоо ингээд яг миний харж байгаагаар ингээд та нарыг хин бүгдэр ингээд entrepreneur бол гэд хэлсэн. I have no idea. Гэтэ ингээд яг үнийг хэлэхэд яг би ингээд нэг тийм pessimistic юм ярмааргүй байна. Гэхдээ угаасаа юм тийм бодож байгаа шиг чинь тийм гайхамшигтай сайхан болох магадлал том баг. Яг үнийг хэлэхэд яг тэгэхээр чи өөрөө ингээд маш олон удаа алдах хэрэгтэй байхгүй юу? Би яг үнийг хэлэхэд одоо ингээд алтаа л яваад байдаг миний амьдрал. Зүгээр энгийн өдөр тутмын жижиг сажиг зөндөө олон wrong decision зөндөө олон failure надад байдаг. Тэгээд тийм болохоор үнэхээр юм хиймээр авах зүгээр л ихэл just start. Тэгээд yeah, you're gonna fail a lot, but you will learn a lot at the same time. За нэмжээдээ баярлалаа. Өөр санаал нэмэх юм байна. За ерөнхийдөө хүүхдүүдээс ирсэн асуултууд дээр бүдрээд чадхаараа хариулт өгчлээ тийм ээ. За ингээд хилцүүлгийн болоод асуулт хариултын цаг дуусж байгаа. За үлдсэн 10 минут network-ний цаг байгаа шүү. Тэгэхээр энэ танхимд сууж байгаа
хоёр төгсөгчтэй хүүхдүүд маань шууд ирээд уулзч болно. Нөгөөдөлтөө нь яах ёстой юмарлаа. За ингээд өнөөдрийн бидний зохион байгуулсан төгсөгчтэйгөө хийх бизнес эдийн засаг санхүүгийн чиглэлээр ажиллаж байгаа төгсөгчтэйгөө хийх анхны хилцүүлэг маань амжилттай өндөрлж байна. За юун төрөд бол сургууль хамт олонныхоо өмнөөс төгсөгчтэй маш их баярлалаа гэж хэлье. За төгсөгчд маань нэг өөр харах өнцгтэй, өөр туршлагатай, өөр ажил мэргэжилтэй хүмүүс боловч Монгол Төгсгөл сургуулийн дүүнэртээ өөрсдийн мэдсэн, сурсан, туулснаа илэн далангуу хуваалцъя. Цаашдаа ажил мэргэжлээ сонгох, за амьдралын замаа одоо аль болохоор асуудал бэрхшээлгүй давж туулах, асуудал бэрхшээл багтаа давж туулахад нь туслах зорилгоор чин сэтгэлээсээ ингээд нэгэн зорилгын дор нэгдээд орж ирсэнд маш их талархаж байна. За тэгээд оролцсон хүүхдүүдийн маань ч хувьд гэсэндээ бас өгөөжтэй болсон байх гэж бодож байна. Ах эгч нараасаа суралцсан зүйлүүдээ хамгийн гол нь амьдрал дээр хэрэгжүүлээрээ үзсэн, дуулсан, сонссноо бие биедээ хуваалцаарай гэж хүсье. Тэгээ энэ хилцүүлэг маань цаашдаа санхүү гэнэ юу лээ? Сайенстэй шинжлэх ухааны чиглэлээр, IT-ийн чиглэлээр ажиллаж байгаа гэх мэтчлэнгийн мэрэгжил болгон, салбар болгонд ажиллаж байгаа төгсөгчдөө цаашаа үргэлжлээд холбогдоод хүүхдүүдтэйгээ холбож өгөх юм цуврал төсөл болоод явж байгаа. За энийг маань бол ерөнхий зохион байгуулагчаар 2019 оны бизнесийн левлийн хүүхдүүд маань төгсөгчд маань өнөөдрийн та нартай уулзсан зохион байгуулах байгаа. За тэгээд төгсөгчдөө дахин талархал илэрхийлье. Хүүхдүүдтэй ч гэсэндээ хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа.